За юу яцгаан Rusty Talks podcast-ын 63 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Яа бид энэ 7 хоногоос эхлээд ер нь бол буцаад weekly юу руу орж байгаа. Подкаст руу орж байгаа. Одоо бол ерөөсөө байнгын 7 хоног гараад явна. Харин энэ 7 хоногт 3 дахьад одоо бид нэр бичлэгээ 3 дахьад хийжтэй 4 дахьад л хийж байна л да. Шүн 3 болж байна. Шүн 3 цагт юу яаж байгаамаа бид амра дэлэн мөгийн 3 ирсэн байна. Юу яцгаан? Улаанбаатарт тэг 3 цаг. Тийм байна. Тэгээд 4 өдөр ингээ хурц таарах бах. Би одоо үүрээр буцаад энийг эдитлээд оруулна. Тэгчээд дараа 7 хоногоос бидэд нэгтгэд бичлэгээ хийгээд 3 дахьад цацдаг болох гэж байгаа шүү. Тэгэхээр юу яа гэсэн үг? Одоо чинь зүгээр кино токтой одоо харьцуулж ярьлаа гэхэд бид нар нэгтгэд подкаст авчиж 2 дахьад кино ток хийвч 3 дахьад подкаст гараад 4 дахьад кино ток гардаг ийм хуваартай явах нь байна. Тэгэхгүй бол нэг өдрийн дотор бас одоо өмнө нь бол 3 дахьад хийчээд 4 дахьад гаргацдаг байсан. Одоо бол бас тийм боломжгүй болчиход байна. Тэгээд мэдээллийн хувьд яг одоо подкаст гарахад нэг өдөр 2 өдрийн мэдээлж байгаа хоцорсон байх магадaltaй. Гэхдээ тэрийг нь дараа 7 хоногт нөхөд яваад байх бах. Тэгээд тогтмол одоо яг хуваартай гарч явах учраас нэг санаа зовхон байхгүй ха дараа 7 хоногийн нэгдгийн оройноос бичээд ерөөхдөө явчихна. Тэгээд бүрэлдэхүүн хинхэн орох нь яах нь ингээд нөгөө боломжтой байгаа хэд ингээд явчихна. Тогтмол ямар ч сан подкаст бол байнга хийн. Тэгээ өнөөдрийн дугаар дээр хин Баско бол нэр нэгж ярьжсэн. Бондын трейлер ядж хахад гарсан. Яг No Time to Die хэдүүлээ одоо бас ярилцсан. Манай Бондын яг мэрэгчлэлтэн ер нь бол ярий гэжсэн. Тэгээд юу яасангүй бас би энэ муугаа хатгаа цэцэн гинэ. Тэгээд боломжгүй болсон. Ханаад байна. Ханаад байна. Би сая нэг өдөр яг нэг ханаагаад ихэлсэн шүү дээ. Яг тэгэнгүүт нь шууд юм уугаад эхэлсэн. Одоо сая оройных ямиг уух марччих. Подкастаа дуусгаж. What? Наач ханаад яасан? Ханаад толбог л гэдэг. Яг шүн 3 цагт хийж байгаа нэг мэдгэж байгаа. Яа, за хайрд юу үзчихв? Тэр юм үзэж чадахгүй байгаа шүү. За та яа жоох ойрхон ярихгүй. Миний хоолой айгуу чанга тэгээ та хэдийн хоолой. Юу вэ? Nice out үзсэн шүү дээ. За, Nice Out-ыг ярих уу? Тэгэх үү. За, Nice Out-ын талаар сэтгэл. Би бол яг юун дээр баг ярьсан шүү дээ. Кино ток дээр бол баг л ярьсан. Тэгээд дэл нэрчлээ. Тийм бэрс. Тийм. За, хиний үед юу гэж бодож, мөөгийн үед юу гэж бодож. Миний ойрын нэлээ хэсэг хугацаанд үзээгүй. Яг гоо тийм мистер киноч үзсэн л дээ. Гэхдээ ер нь тийм комеди мистер кино бараг үзэж байгаагүй хаа. Тийм амар сонирхолтойсэн. Тэгээд яг мистери мөртлөө тийм бүр яг юм үргэлжилсэн ингээд бүр тийм зодсон. Ерөөсөө тийм нэг хорон мөч алдаж болохгүй алдвал ингээд одоо өөр юмны утга агуулгаас хоцорчих гээд байдаг. Тийм амар одоо юм дээр non-stop mystery тийм амар киносэн. Гоё киносэн, маш сайн киносэн. Тэгээд тэрийг үзсэндээ. Тэгээд юу тийм хууданад кино төрлийн кино зүгээр уудсан байсан. Тэг ер нь баг гарахаач баг үлдсэн байсан. Тэгээд үзэхэд бас гоёсэн. Кино зураг авалт бол үнэхээр гоёсэн. Тэгээд хөгжим бас гайхамшигтайсэн. Тэгээ юу каст бүр яг гоё тий. Каст бүр амар тийм каст зүрхэнд амар фэлддэг шүү дээ. Хэцүү шүү дээ. Амар хамгийн гоё нь яг тэр дөрүүд ингээ өөрсөндөө тохирцсан гой үүрэгтэй дээ кинонд та. Тийм зохиолтой үүрэгтэй. Нэг нь хитрээгүй нэг нь ч ба тийм юм бүр дутуу ашиглагдаагүй. Тийм гоё тааруулсан. Тэгээ нэг анзаархан бол дөрүүд нь бүгдээрээ цаашаа зарим нэг жүжигчдийн би сайн мэдэхгүй л да. Гэхдээ сайн мэддэг жүжигчд нь бүгдээрээ дандаа эсрэг дүртэй биш эсрэг гэдэг нь өөрсдийнхөө карьерт тоглолдог дүрээс эсрэг дүр тоглосон. Тийм хуурсан. Тийм айгүй одоо эсрэг одоо Крис Эвансын ямар нэг спойлергүйгээр зүгээр ихэнхдээ тоглолдог дүрээс нь шал өөр дүр. Ер нь бол. Тэгээ Jamie Lee Curtis-ийн дүр бас гайгүй хаа очиж. Тэгэнгүүт Ana de Armas-ын дүр бол бас өөр шал өөр дүр. Тэгээ ер нь өөрөөх нь карьертаа тоглосон дүрүүдээс шал өөр. Тэгээ Toni Collette бол тийсондоо тэр карьерийн дүрүүдээс нэг тийм амар гүүрүү мөрөө лайфстайл майл гэдэг хөөхөн байгаа шүү дээ. Instagram-аар энэ төр те. Амар инфлюенсер гармаар те. Зөгчлээ те. Нэрэл нэг тийм хүн юм шиг яриад. Oh my god гэж мэдээ тэр. Mag Shannon болох нэг тийм дарамхан. Mag Shannon амар тийм жоохон доожоогүй талтай дөнгө тэгээд нэг тийм таяг маягтай жоохон нэг тийм хог дэрвсэр гэж хайшаач.
Тэгэхээр сэтгэл санааны хөв тод дээр өссөн юм байхгүй. Тэр чинь ингээд өөр юм гэсэн юм уу тий. Тийм Catherine Langford л яг ивэрсэн. Catherine Langford тэрвэрсэн тий. Тиймэрхүү байсан. Тэгээд Daniel Craig-ийн дүр амар гоё хэтрүүлэгтэй дүр байсан. Гоё аялахтай. Тийм амар нөө drawl гэдэг чинь зуурж сунгаж ярьдаг тий. I so spiritual play. Тийм хэтрүүлсэн жүжиглэлт нь айгу гоё байсан тий. Амар жаргалтай байлээ тий. Манай үед нэг машин дотор дууссан бүжиглээ. Ер нь яг ингээ харах юм бол яг жүжигчт нь энэ сетэн дээрээ тий киногоо хийж байхдаа амар happy байгаа мэдгэжсэн тий. Нөгөө enjoy хийцгээж нэг ингээ киногоо хийж байгаа нь айгүй мэдгэжсэн тий. Тэр бол айгүй гоё. Ер нь кино яг тэгтэгтэй яг ингээд уран бүтээлчд нь enjoy хийж байгаа нь тэгээ муу кинон дэр ч гэсэн амар гоё шин Fate of the Furious дээр Helen Mirren бүр амар фан байдсан шүү дээ. Жижигхэн дүр мөртлөө манай хүн бол тэнд бүр үнэхээр enjoy хийж байгаа мэддэгдээд байдсан шүү дээ. Тиймэрхүү юм бол айгүй гоё. Тэгэд Nice Out бол баг энэ жилийн юун дээр орхолох те. Best of listed бол тий. хамгийн favorite кино list. лээ. Гэр гоё кино байсан. За Nice Out. Тэгэд ер нь ганц харамслаж байгаа хүмүүс баг үзээд хурднал буучлаа. Тэгээ бараг бууцсан уу? Бууцсан. Бараг буугаад дууссан баха. Ганц нэг үзэр л байгаа. Тийм ганц нэг л байгаа. Ерөнхийдөө хоосон байлаа. Тийм тэгээд би бас жоохон алдаа гаргасан. Тэгээд орчуулган дээр бахан алдаа л байлээ. Гэтэ утгын зүгээс л би нэг алдсан гэж бодохгүй байна. Утга илэрхийлсэн гэдэг талаас найруулах ч юм уу. Тэрэн дээр нь айгүй их анхаарсан. Тэгээд үг үсгийн алдаа л айгүй их баг шүү байлаа. Тэр жоохон хүмүүст юу байгаа юу гэдэг үлээ. Ядаргаатай. Хүмүүс хараг уу. Гэхдээ баахан твит мэдбэл шүү дээ. Хүмүүс нөө өргөө мөргөө баахан таагалцсан. Тийм тэгээд гомдсон л байлаа. Тэр яалч юм миний алдаа л та. Гэтэ утга найруулгын хувьд бол гайгүйсэн баг гэж бодож байна. За дараа нь орчуулсан бол гайгүй хөө. За анхны трейлер анхны жоохтой энэ 7 хоногт саяны 7 биш ээ 2-7 хоног л подкаст хийв. Тэгээ 2 хоног. Тэгээ 2 хоногт аюу их мэдээлэл гарчлаа. Одоо ер нь хэдүүлээ 7 хоног болгон хийгээд явахгүй л угаасаа болохгүй нөгөө юу ихтэй. Одоо award season эхэлж байна. Бас нөгөө blockbuster season буцаад эхэлнэ. 12 сар эхэлсэн явж байна. Тийм болохоор ер нь бол одоо хоцрохгүй явах хэрэгтэй. За тэгээд эхний ярилцах саяны энэ 2-7 хоногийн хугацааны трейлер бол Antebellum гэдэг киноны трейлер гарсан ба тэгээд 4 сарын 24-нд нээлттэй хийх юм киногоо тэгээд аимшигын талдаа бас трейлер жанрын юм яг pure horror биш те аимшигын бас трейлер нэг юм дослосон юм киноны бол трейлер гарсан ба тэгээд трейлерээс нь харж байхад нэг тийм science fiction юм бас байж магадгүй харагдана лээ. Та хэд ямар санагдав? За гол дүр Janelle Monáe тоглож байгаа. Миний бас айгуу дуртай дуучин. Тэгээ одоо сүүлийн 5 жил болол ер нь жүжигчний карьераа маш одоо сайн явуулж байгаа юм гоё жүжигчин дуучин. Уран бүтээлч дуртай шүү дээ. Тий, We Are Young-ийн чинь дууны үгийг бас бичлэлсэн. Тий. За тэгээд энэ тэрний чинь тэр дууны We Are нэг хиний фан хамтлагийн дуучны хүн сууж байгаа юм шиг тий. Хамтлагийн дуучин. Энэ трейлер ямар санагд энэ кино сонирхол хэрэгтэй лөө Antebellum. Ямар ч сан horror юм бэлээ. Жохон эвгүй тийм creepy мэдрэмж ажиглажсэн. Тэгээд ямар ч сан Jordan Peele-ийн кинонд тийм маягтай амар цэстэй харагдсан. Тэгээд Jordan Peele л өөрөө биш юм бэлээ. Найруулагчаар нь. Гол юм бэлээ тий. Тэгээд нэг тийм юу өөр цаг хугацаа нэг хүүхэд одоо байгаа даа хүүхэд ч гэж хэлэхэд юм да бүр нэг тийм боочлогдчихсэн үед байгаад нэг болохоор орчин цаг үед нэг цагдаагийн машин дотор амар сонирхолтой байна. Тэгээд одоо энэ үйл явдал нь болохоор нөгөө нэг боолчлолын үед тий тэгсэн мөртлөө ингээд нөгөө 911 гэ уцаар ярьж эхэлдэг тий. Тэгээ ингээд тэр нэг боол хиний одоо тэр Janelle Monáe-ийн бүр ингээд амар цөхөрцөн царайтай ингээд боол тэр нөгөө нэг ингээд cotton түүж байгаа дээш харсан чинь онгоц нисэж байгаа алга болол нэг нисэж гарч ирэл тий. Тэгээ энийг яаж ашиглах юм бол мэдэхгүй гэхдээ үнэхээр сонирхолтой харагдчихлаа тий. Ямар нэгэн тийм юу байж магадгүй л бах одоо огтлолцох ч юм уу те нэг өөр цаг хугацаанууд тийм шилжих ч юм уу транспорт ч юм уу нэг тиймэрхүү юм байж магадгүй л. Ингээд доош хараад юугаар явуулсныг цааваа байсан. Тийм. Тэгээ ер нь хамгийн зөвүүн тэр нэг hello л гэдэг юм те. Тийм. Эхлэхэд л hello гэжсэн. Тэгээ тэрийг ямар ч гоё тийм. Hello from the Яцсаа тэгээ 2 цаг хугацаатай hello from the тэгээд энэ political нэлен society талаас нэлен мессежтэй байх хандлагатай байна лээ. Би ингэж харлаа л да сая. Яг уу ер нь кино нэг цаанаа бас юутай байж болно шүү дээ. Агуулга мессежтэй тэгээ хүнд сэдв хөндөж байгаа. Яг аим шиг кино байж болно. Одоо чинь ас айгүй их
тийм гүнзгий утга илэрхийлсэн гэж ярьдаг те ер нь бол тийм ч гэж харагддаг те бас үзчихэд бол тухайд ярьжсэн одоо дахиад үзэх юм бол бас илүү гоё анзаарах байх. Get Out байна. Midsommar-аас нэг тиймэрхүү. Midsommar байна. Hereditary те ингээд юм нэг цаана маш том зүйлүүдийг илэрхийлсэн сэдвүүдийг хүндсэн. Тэгээд юун дээр харж байхад энэ Antebellum-ыг харж байхад ингэж харагдаад байна л да. Одоо энэ яг шууд утгаараа тэгж хэлж байгаа гэсэн үг биш filmmaker-ууд нь гэхдээ нөгөө нэг болчлын үе одоогийн үедээ ингээ параллел зүйл байна гэсэн commentary ярьж байгаа байх гэж би хараад байна л та энэ дэр. Тэгээд кинон дээрээ тэрийг одоо horror утгаар бас киноны creative аргаар бас харуулах байх гэж би бодоод байна. Гэхдээ одоо үед болчлол байгаа гэсэн үг бол мэдээж биш. Гэхдээ одоо байгаа одоо өнгөт тарьстай хүмүүсийн Америкийн нийгэмд те амьдарч байгаа хүмүүсийн ямар асуудал болчлын үе шиг санагдаж байна вэ гэдэг бас юм байж болно шүү дээ. Эсвэл тэрний нөлөө одоо ямар байна вэ гэдэг ч юм. Яг шууд параллел биш юм а гэхэд те. Параллел биш тэрний нөлөө одоогийнх ямар байна, тэр үед ямар байсан гэсэн бас тийм нийгмийн одоо сэдв хүндсэн бас байж магадгүй гэж би бодлоо. Гэхдээ тэр трейлернээс тийм бол гараагүй л дээ зүгээр би тэгэж бодож байна. Тэгээд энэ нөгөө нэг постэр мостер дээр нь трейлер дээр харах юм бол Get Out Us гэж байна. Тэгээд тааш. Тэр нь болохоор энэ Sean McKittrick гэж юу юм байна? Продюсер юм байна. Тэгээд Sean McKittrick болохоор Donnie Darko гэдэг айгуу гой кинод тэрийг продюсер ажилласан. Jimmy Olmos-аад гэдэг Jimi Hendrix-ийн тухай кинод тэрэн дээр ажилласан юм байна. Get Out, Band-Aid дээр ажилласан айгуу хөрөнгө кинод. Тэгээд Black Klansman Us кинонод дээр продюсер ажилласан юм хүн байт юм байна. Тэгээд ийм кино байна. 4 сард гарна гэж байна. Тэгээд бодвол тэр манад бол гарахгүй л байх. Бид нар намраас л зумны сүлээр ч юм уу үзчихэл таарах бах та. Үзэх боломжтой болох та. 7-8 сарын үед ч юм уу. 7 сарын үед те. Гарахгүй л байх л та тий. Тийм гарахгүй л байх. Тэгэхээр 7-8 сарын үед л. Тэгээд тэр үед одоо Tekken Blu-ray мэн гарахаар энэ дугаараар ярьсан гэдгийг санаарай. Сайн киносон бил тэр тусмаа санаарай. Мокнэсэн марч. Шинэл манайч муу юм тоглохгүй. За. Дахиад нэг трейлер гарсан. Ерөн зөндөө трейлер байгаа. Тэгээд сайн бас нэг шинэ трейлер байна. Айгуу гоё. Destin Daniel Cretton хийсэн кино байгаа. Short Term 12 киноны найруулагч. Тэгээд юун дээр одоо Shang-Chi and юла бүтнээр нь юла Shang-Chi Ten Rings and the Ten Rings үлээ. Зүгээр versus the Ten Rings үлээ. Зүгээр Ten Rings. Shang-Chi тэгээд тодорхойлогцсон гэдэг Ten Rings. Shang-Chi and the Ten Rings юм уу эсвэл versus the Ten Rings юм байна. За ямар ч хэлсэн Shang-Chi-гийн кинон дээр бол найруулагчаар ажиллахаар болсон юм. Аз Хавай гаралтай уран бүтээлч байгаа. Тэгээд энэ Destin Daniel Cretton-ийн шинэ кино legal drama буюу одоо ерөөхдөө энэ шүүх хурал хууль гэсэн тал дээр шүүх хуралтай. Иймэрхүү талын ерөөхдөө кино, драма кино. Тэгээд гол дүрүүдэд Michael B. Jordan, Jamie Foxx, Tim Blake Nelson, Brie Larson нар тавьсан. Гол дүрүүдэж байхдаа ерөөхдөө дүрүүдэд нь бодит үгсэд байсан. Тийм бодит сүхээс сэтүүлсэн. Яг бүр ингээд нэг тийм одоо нөө based on a true story те. All of this is true дээ биш. Тийм юм байна лээ. Тэгээд энэ кино ямар санагдав? Ямар харагдаж байна? Ер нь тиймэрхүү драма кинод бас үзэр зүгээр итгэж ялангуяа тийм өнгөд арьстай хүний класс нь ингээд өөрөө ороод үзэхэр гоё өгдөг. Өдрөлийн нарсан Jamie Foxx бас энэ дөрөөр бас нэлээд сайн байгаа юм шиг үлээ. Орчснууд яригдчихл байсан. Столын кинол харагдчихлээ л дээ. Jamie Foxx дөнгөж одоо хэдүүл бас ярих бах нь юун дээр нэр дэвшсэн байлаа. Screen Actors Guild Award дээр бас нэр дэвшсэн байсан энэ дөрөв. Би яг трейлерээс доор нь комментод уншижсэн. Django Chain гэсэн. Django Chain гэсэн байлаа. Тэгээ нөгөө хиний дүр ерөнхийдөө зохиолын хувьд бол харахад Michael B. Jordan юм залуу өмгөөлөгч те. Alabama-д болж байгаа. Тэнд ч бас айгүй үйл явдлын үед чухалтай. Alabama гэдэг чинь өмнөд мож те. Өмнөд можтэй ялангуяа 60-70-аад оны өмнөд мож ч айгүй racist хүнд ер нь одоо ч хിവэрэж тэ бараг л энэ урагшаага болвол тэгээд айгүй white те тийм газар тэгээд ялангуяа өнгөт арьстай хуйлч тэгээд өмгөөлөгч тэгээд өнгөрөл арьстай хүнийг шоронгоос те хийгээгүй хэргийн төлөө одоо хийгээгүй хэрэгээс нь гарах гэж байгаа гэдэг ч юм уу ийм ялангуяа яаж цагаан арьстай эмэгтэй одоо хүн алсан хэлийг хэрэгээр те тэгэхээр айгүй одоо бүх зүйл энэ хүмүүсийн эсрэг тэ нөхцөл байдал бол байхад амьдрал дээр бол бас болсон үйл явдал учраас нэлээд сонирхолтой баг. Тэгээд одоо ийм хөө гоё кинон байдаг л да. Заавал яг нэгдүгээр ерөөсөө арьс өнгнөөсөө гадна ер нь ийм
хуультай холбоотой те legal drama одоо хуулийн цоорхой эсвэл одоо буруу хэрэгээр орсон ч гэдэг ч юм уу. Тиймэрхүү кинод гоё байдаг. Одоо Thurgood Marshall-ийн тухай одоо хин Chadwick Boseman-ы тогсон Marshall гэх айгуу гоё кино бас байгаа. Мундаг хуульч одоо шүүгч хүний тухай Америкээс мундаг одоо хүмүүсийн тухай гэж ярьд юм байлаа. Түүхэн 42-оос. Тийм гэхдээ Jackie Robinson тэр чинь хууль хамаагүй үст. Хууль хамаагүй л тий. Үйлэрч. Тий. Нөгөөд нь бол хин та хэд үзсэн нөгөө Sam Rockwell хин хоёр тоглосон. Hilary Swank хоёр тоглосон айгуу гоё кино байдаг. Conviction гэдэг 2010 онд гарсан амьдрал дээр бос үйл явдлын тухай. Тэр бүр маш хүнд кино. Тэрэн дээр чинь жоохон ингэдэг байхгүй. Нэг залуу жоохон бүтлгүүгээр ер нь хэрэм мэр хийдэг байсан. Тэгтээ ер нь жоохон бүтгэхгүйгээр. Тэгээд нөхөрч бүтлгүүтж явж байгаа түн амны хэрэг шоронд орчдөг байхгүй. Тэгтээ хийгээгүй хэрэг хөрх юмтан бүтлгүүгээр тэгтээ хүн болоалаагүй. Тэгээд бүр насаараа суух ял авцсан. Тэгээд тэгсэн чинь дүүн одоо Hilary Swank-ийн дүр. Тэгээд дүүн ингээд хоёр хүүхэдтэй ганц бие эмэгтэй. Хүүхдээ өсгөтэй ядуу амьдралтай хоёулаа маш ядуу. Тэгээд ахын шоронд хийв үергээд л орцсон. Тэгээд яаж гарч явахаа мэдэхгүй маш ядуу хинч боловсрал муутай хинч ингээд туслахгүй. Тэгээд мань хүн бүр амьдрал дээр жинхнээсээ яг тэр кинон дээр ч гэсэн амьдрал дээр бүр ингээд юу яадаг байхгүй коллеж суудаг байхгүй. Хоёр ажил хийгээд хоёр хүүхдээ өсгөнгөө коллежид суугаад хуулийн бүр ингээд хуульч өмгөөлөгч болгоод хуулийг нөө хэрэг байгаа штэ ахыхаа хэргийг дахиж сөхөөд дээс үлдээ ингээд нөө хэргийг нь одоо болохгүй те дутуу ингээд одоо evidence үлдээсэн байна энэ тэрийг нь сөхөж гаргаж ирээд тэгээ бүр өөрөө өмгөөлөөд тэгээ ахыгаа шоронгоос гаргаж ирсэн. Бүр 20 жилийн одоо процесс 10 хэдэн жилийн. Тэр хооронд хоёр хүүхэд нь бүр ингээд том болж молцсон. Тэгээ амьдрал дээр тэгжсэн ингээд бодохгүй бүр амар байгаа шүү дээ. Тэгээ тэрний тухай кино байдаг. Бүр үнэхээр ямар амар сэтгэлийн хаттай ямар амар тийм мундаг хүн байсан гэдэг бас харуулсан тийм сонирхолтой кино байдаг. Тэгэхээр ер нь бол иймэрхүү жанрын кинонууд бас гоё. Яг хоо entertaining байна уу гэвэл үгүй. Нэг бас удаан одоо тартай ч гэх юм уу тал бол их байдаг. Гэхдээ яг жүжигчдийнх нь одоо гоё жүжиглэлттэй, гоё зураг авалт, гоё диалог те тэрэн дээр нь анзаарч тэрийг нь анзаарч үзэж чадах юм бол бас гоё байдаг тал бол их байдаг. Гоё сэтгэл хөдлөлттэй тийм сэтгэл хөдлөлттэй. Ялангуяа болж исэн үйл явдал гэж бодохор хэцүү байдаг те. Ийм амар том зүйлийн эсрэг яаж одоо үдс тарва гэж бодоход бол айгүй хэцүү бас сонирхолтой байдаг. За нэг юм гоё кино бол Just Mercy байгаа юм байна. Тэгээд Just Mercy болохоор сая 12 сарын 9-нд бол нээлттэй хийцсэн юм байна. Яг фестивал дээр sorry 19 биш 9 сарын 6 Торонто кино фестивал дээр нээлттэй хийцэн. Одоо 12 сарын 25-нд Америкт кино театруудаар гарах юм байна. Торонто кино фестивалээс ер нь бол маш сайн үнэлгээ аваад ерөнхийдөө гарч ирсэн. Metacritic дээр 65, Rotten Tomatoes дээр 81% байгаа юм бол юм бэлээ. Тэгээд Oscar дээр бас Jamie Foxx тодорхой хэмжээнд яригдаж магадгүй гэсэн юу бол байна. Мэдээлэл бол байна. Тэгээ ямар ч Screen Actors Guild нэр дэвшнэ гэдэг чинь жүжигчид одоо жүжигчдийн холбоо нэр одоо мань хүний нэр дэвшүүлж байна гэсэн жүжигчдад ямар ч юм үнэлж байна гэсэн үг шүү дээ. За. Адаарт яг иймэрхүү дуртай юм legal drama кино байдаг. Санаанд орж байгаа кино байна. Яг иймэрхүү төрлийн адилхан мэдхгүй Selma. Selma тийм жоохон өөр legal drama гэж бол яг готтой гоё тийм. Eva DuVernay хийсэн. Гоё кино. Надаас юу санаанд орж байгаа хиний Edward Norton тоглосон айгуу гоё кино байдیں۔ Хинтээ Richard Gere, Edward Norton хоёр тоглосон. Бүр 96 байна уу да. Richard Gere гэхээр нэлээд дээр үеих л авчих тийм. Нэлээд дээр үрч явах тийм. Тэр үеих л. Тэг 96 7 хоног би Richard Gere байдаг уу юм бас жоохон би үзег байхгүй юу? Хамгийн гол нь худлаараад яах вэ? Гэтэ тэр киногоор бол хэнийг бүр одоо Edward Norton-ыг бол бүр Оскар авах хэрэгтэй байсан гэж ярьд юм байлаа. Тэгэд аваагүй баг нэр дэвшээчгүй ч лөө. Тэгээд тийм энэ Primal Fear гэдэг кино. Тэгээ Richard Gere муу юм биш үү? Тэгэд энэ наад чинь тийм mystery thriller кино үстэй. Crime thriller гэдэг бас нөгөө нэг legal асуудал айгүй ихтэй чинь хийгээгүй хэргийн талаар шоронд орсон гэдэг. Тийм. Тэгээ Richard Gere хин Alfred Woodard байт юм байна. Frances McDormand байт юм байна. Тэгээд Edward Norton. Тийм бол юу бас гоё штэ. Three Billboards Outside Ebbing, Missouri. Тийм гоё. Тэгээд хий болохоор яг Edward Norton нэр дэвсэн юм биш үү? Тэгтээ аваагүй. За, иймэрхүү кинод байдаг. Өөр гоё дуртай legal drama-нуудаа байвал хуваалцаарэ. Бас дуртай кинод байгаа. За, дараагийн трейлер бол нэлээд том ерөөхдөө баг хамгийн том трейлеруудын нэг нь байх хүлээж байсан. Тэгээд яг Кинотокийн эпизодыг яг
яг хийвлэх гээд байжсэн чинь юу ястай. Трейлер нь ганц цацагдсан. 2 өдөр цацагдсан гэсэн үг. Тэгээ 2 өдөр өнгөрсөн л байна. Тэр Black Widow. Black Widow-ийн трейлерыг бол би яг хувьдаа болвол Киноток дээр бас хангалттай тодорхой хэмжээ баг ярьсан баг гэж бодож байна. Тутус үйл та нарын та хэдийн хардаас ярив. Та хэдэд ямар санагдав трейлер? Ер нь хүлээлт тэр байна. Юу. Надад яг Black Widow-ыг би нэг ер нь яг хүлээгээч хүл байгаа л да. Зүгээр юу энэ юу одоо сайн пейс дуусчлаа шүү дээ. Тэгэд Black Widow тэр нэх их ач холбогдол ч юм уу өгөхгүй байх та нэг тийм онц биш байх та гэж бодож байсан. Тэгээ сайн трейлер бол ер нь бол тэр бодлыг ингээд амар өөрчилчихэж байгаа юм. Ямар ч үгүй юм байна гэд хийж байгаа гаргаж байгаа нь юу болгоно юм чанартай гаргах юм байна гэд. Тэгээд одоо Black Widow одоо хин Наташа Романов те. Тэгээ Наташа өөрөө одоо ямар нэгэн тийм супер хүчтэй тийм хүн биш шүү дээ. Тэгээд яг ийм киног ингээд тийм яг одоо MCU-гийнхаа тэр юуг шингээж өгөөд одоо өмнөх кинонуудын тэр онцлогуудыг шингээж өгөөд яг тэгж хийж байгаа юм шиг одоо тийм гоё трейлер болсон байлаа. Тэгээд одоо трейлерний тэр тэгээд одоо тэр яг өөрийнх нь Black Widow-ийн логотой холбогдож байгаа тэр switch. Тэгээд тэр өндрөөс унж байгаа хэсэг хойно явж байгаа тэр нэг амар нэг тийм электроник нэг төгшүүр зарлаад байгаа юм шигтэй нэг мөхөл болох гээд байгаа юм шиг нэг тийм амар хөгжим тиймэрхүү юмуд нь тасархаа харагдчихлээ. Тэгээд Stranger Things-ийн одоо дүрч өгтэй жүжигчин David Harbour. Тэр орж ирсэн бас амар марзаа харагдчихлээ. Тэр дунд бол тийм You got fat. Тийм тэр орж ирэл шууд нэг амар гоё кул баатар болохгүй биш зүгээр шууд байгаагаараа гоё бүзээ тэгээд ороод ирлээ. Тэр нь бас байгаагаараа л алдсан гэж. Тэр бас тэрэндээ хаппи байдаг бас тэр. Тэгэхээр ер нь бол гоё трейлер лээ. Янз бүрийн санагд. Тэгээ трейлер бол маш сайн трейлер байсан тийм. Ер нь MCU-гийн зарим нэг трейлер ер нь муу байдаг тийм. Мууч байхав тийм нэг тийм. Ер нь бол DC трейлер амар байдаг шүү дээ. Warner Bros-ийн ер нь маркетинг сайн шүү. Suicide Squad-ийн трейлерыг санаж байна. Bohemian Rhapsody дээр трейлер мэлэр чи пүү. Тэр хараад энэ кино алхах гэж үзсэн шүү дээ. Супер амар байсан шүү дээ. Тийм. Wonder Woman-ийн трейлер за хэдэл бас ярих ба. Ер нь бол DC-ийн тэр Batman v Superman-ийн трейлер гоё байсан. Яг уу гэтээ нөгөө нэг энийг харуулсан л та. Бүр хамаг юм гаргах. Тийм, тэр нь шийдсэн болохоос шуул нь яг хийцэл гоё байсан. Justice League-ийн трейлер ч гэсэн cool байсан. Justice League-тэй байдаг. За тэгээд тэгэхэд Marvel ярих нь DC тэр шийд тэгээд ядраад. Юуны DC ярина. Өөр Дилэнд ямар юм санагч чинь амраа энэ ч бол угсаа шууд унтахаар шийдсэн байгаа. Дилэн сэтгэлээр хамт байгаа. Сэтгэлийн харж чадахгүй байхгүй сонсож чадахгүй. Black Widow-ийн хальт оригинал бол бас нэг жоо хүнд нэг хальт нэг тийм драма хэсэг бас кинон дээр орж ирж магадгүй байна. Тэгээ тийм хэсэг байвал бас сонирхолтой. Тэгээд RDG-ийн нэг хальт cameo байх юм шиг үлээ те. Тэр одоохондоо яг confirm болий юу? Яг нэг юун дээр бол дөрүүдийнх нь юун дээр бол яваалах шиг. Тийм. Яг мөнгөлдөө тэгээд. Гэтэ тэр RDG-ийг хараад яг байвал гоё л да. Яг үдж жагаад гоё байх бах. Тэгээ ядцсан юм байна. Тэгэхээр өөр кинон дээр битээ ашигласаа л гэж хүсэж байна дараагийн. Тийм одоо бүр за энэ дээр байлаа гэхэд нэг хальт шин тийм яг амьд байгаа нь logically болж байгаа л да энэ ч уусаа сүүл уурын дараа. Гэхдээ шаардлага байна. Яг байвал нэг тийм гоёор фан маягаар ч юм уу гаргаал өнгөрөөсөө тий. Дэндөө чухал дүр бити байгаас л гайгүй байхаа тэрийг мэдчихэж байгаа байлгүй дээ тий. Гоё тааруулаад оруулсан. Тэр бас ингэж утсаа сайн аягүй санаа юуг таймлайны хувьд MCU-гийн анхны юу юм бэ штт. Гэ дундаа кино юм штт амарсан юм санаа. Тэ бодоод үзэх юм бол одоо чинь first Captain America First Avenger ч болох бүр яг одоо баг анхных нь үгийг харуулж штт дээр үе тэ. Тэг ингээд дараалал үзчихэж болдог. Тэгсэн чинь одоо ингээд ирээдүйд яг би Star Wars дайрж үзсэн байхгүй. Одоо үед ингээд хүмүүс нэг одоо чинь мөөг идэх юм уу тэ Star Wars бүтэн үзээгүйнд юу яаж үзэхээ санал болгодог штт. Ийм юм дараалал нь одоо чинь тэнгууд Rogue One Solo 2-ыг яаж үзэх вэ гэдэг амар тийм complicated тэ. Тэрийг ингээд тайлбарладаг. Тэгээд тэгсэн чинь Black Widow яг тийм болох юм байна гэж бодсон. Дараа нь. Тэгэд хэрвээ одоо энэ чинь ингэж байна шүү дээ. Би бас зохиолыг сая ерөөсөө сая л бодож үзлээ. Анх трейлер үзэхнийг бодоогүй. Яасан гэсэн чинь Black Widow story чи яг Civil War-ын дараа шүү дээ. Тэгэхээр айгүй гоё байгаа байхгүй юу? Зохиолын хувьд. Ягаад тэгэхээр Civil War дээр
хин cap widow тэр хэд чинь ингээд яг widow болон Stark-ын тард байж байгаа төсөөлөд cap болчихсон шүү дээ. Тэгээ энэ хэд чинь юу яадаг шүү дээ. Хорготол шүү дээ. Ерөнхийдөө хуулиас бос цухтааж амьдсан шүү дээ. Тийм болж байгаа шүү дээ. Widow, Falcon тэгээ хин Scarlet Witch тэгээ cap энэ хэд чинь ер нь бол хуулиас гадуур явж байгаа нөхдүүд шүү дээ. Civil War-аас Infinity War хүртэл ер нь бол тэгээ Infinity War дээр шууд танд ороод ирж байгаа шүү дээ. Ямар санд нөгөө нэг богооны буудал дээр чинь хин ирдэ шүү дээ. Энэ хэд чинь ирдэ шүү дээ. Цутааж явж байгаа. Тэгээд тэрийг бодсон чинь яг энэ үед хооронд бол энэ айгу гоё story юм байна. Тэгээ яг хуулиас гадуур болцсон байгаа үедээ юу хийх вэ? Тэгээ яаж юутай ямар асуудалтай тулгуурлах уу гэдэг бас айгу сонирхолтой айдиа юм биш. Би сайн л бодлоо. Тэгээ сайн ч нөө хин айгу чухал байгаад байгаа шүү дээ. Трейлер дээр William Hurt буюу жүжигчин William Hurt-ийн нөгөө нэг Thaddeus Ross гэдэг Thunderbolt Ross нөгөө нэг генерал Ross те. Тэгээ сүүлдээ Secretary of Defense болсон. Тэгээ мань хүн энэ дэр трейлер дээр нь ч өөрөө ч гарсан. Дээрээс нь хоолоогоороо бүрч ингээ ярьдэн шүү дээ те мань хүнтэй. Тэгэхээр энэ дүрс нэлээд чухал байх бах. Мань хүнийг угаасаа хөөж байгаа бах. Тэ яа тиймэрхүү байгууллагаас барих гэдэг байгаа шүү дээ манай хэд чинь. Тэгэхээр энэ бас тэрнтэй нөө Civil War-ын одоо үр дагавар юм бас юу байгаа вэ гэдэг энэ кинонд нэлээд гоё яах бах. Гаргаж өгөх гэж би бодоод байна. Бид нар бас нэг амар мэдрээгүй шүү дээ. Civil War дээр ерөнхийдөө муудалцсан салаал цаашаа яах вэ? Юм мөн дээр байгаа л да Infinity War дээр ярьдаг те тэр хоёр муудалцсан нөө Beatles шиг салцсан юм уу тэргээд гэхдээ яг бүр бүтэн киногоор ч юм чухал гэдгийг нь бол тэгж амар бол мэдрээгүй. Тэгэхээр Black Widow дээр айгуу гоё мэдэрч болох юм. Тэгэхээр Stark орж ирэхдээ айгуу гоё орж ирж болж байгаа байхгүй те яг тэрнтэйгээ холбож би сая л ерөөсөө тэгж бодлоо. Энэ дэр тэгээд өөр ямар гоё зүйл анзаарсан зүйл ч юм уу. Тэр цагаан хувцсан айгуу гоёсэн те. Тийм тэгээ бас постэр нас амар гоёсэн. Тийм те. Амар сонирхолтой бас. За тэгээд юуны Black Widow-ийн post credits юу баг вэ? Мэдхгүй юм да. Тэр айгуусан те. Хэдүүлэн нөгөө нэг юу үзсээр байгаа. Endgame Infinity War үзсээр нөгөө post credits-ийн байдгийг жоохон мартцсан юм шиг те. Яг Far From Home дээр байсан л да. Будапештд юу басна гарах байх чи. Ядаргатай. Би зүгээр атуу мартчих хэрэгтэй. Ядаргатай Будапешт. За тэгээд Black Widow болол би бол бас тийм амар хүлээлттэй байгаагүй. Гэхдээ гоё кино болоосон юм, жижиг кино болоосоо гэж айгүй их найдажсэн. Мэдээж epic action байх нь тодорхой. Гэхдээ нөгөө нэг тийм асуудал нь жижиг байгаасаа тий. Гол одоо киноны зохиол цөмн нэг тийм дэлхий сүрэх юм битээ байгаасаа тий. Гол нь гэж бодож байсан. Тэгээд тийм биш харагдаж байна. Тэгээ бас юм family гэдэг idea. Тэгээд Black Widow тий. Тэр нөгөө Red Room гэж яриад байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг одоо Black Widow-ыг бэлтгэдэг тэгээ багаас тийм тэр бас story энэ дээр эвтэйхэн давхар явчих бах. Тэгээд бас одоо story-ны талаас аягүй сонирхолтой харж байгаа юм энэ хин Rachel Weisz-ыг эсрэг дүр гэдэг rumor аягүй их яваад байгаа. Тэгээ яг одоо хинч confirm хийхгүй байхгүй. Энэ дээрээс ингээ харахад Black Widow байгаа. Ямар ч үсэн. Rachel Weisz бол Florence Pugh. Биш Rachel Weisz. Florence Pugh юм бас илүү бүр яг одоо баг манай тал واخгүй юу? Ер нь бол бас адилхан Black Widow л тоо. Гэтэ илүү залуутай бас манай тал гэж ерөнхийдөө guess хийгээд байгаа. Тэгээ ер нь ирээдүйд нөгөө нэг Black Widow тайтлыг авч явах юм гэж хараад байгаа байхгүй юу? MCU-гийн. Тэгэнгүүт Rachel Weisz-ыг эсрэг бас адилхан Black Widow л тоо. Гэхдээ эсрэг дүр гэж магадгүй гэж айгүйх яриад байгаа. Гол эсрэг дүр нь. Тэгээд яг тулаан талаасаа зохиоллолоосоо бас давхар эсрэг дүр нь бол Taskmaster байгаа. Тэгээ энэ дэр нөгөө ганцхан гардаг шүү дээ. Байшин машины люкер гарч ирээд номсон харав тийм. Тэгээд тэрний паверыг яаж хийх юм бол тэр бас сонирм байна. Taskmaster-ийн одоо чадварыг жаасайгүйс хонин чадвартай дүр шүү дээ. Эсрэг дүр. Гоё ч юм шиг чадвартай. Тэгээд хэн болохоор юм бэ л шүү. Одоо энэ хиний манай David Harbour буюу дүр нь хэм бэлээ. Смирнов. Alex Shostakov нөгөө юуны дүр нь би нэг Stranger Things-ийн Hopper шүү дээ. Jim Hopper. Амхана тэрийг нь хэлгээд байхгүй. Тэгээ Red Guardian гэдэг дүр байгаа. Alex Shostakov гэдэг. Тэгээ энэ болохоор Captain America-тай адилхан супер павертай. Яг юм нөгөө адилхан супер солжер серум тариулсан. Энэ супер зэрэг. Гэхдээ манай харвас ер нь жоохон Thor-ын замыг хөөсөн. Cap-ийн замыг ер нь жоохон Infinity War юу хоёрын хоорондох Thor-ын замыг жоохон хөөсөн. Жоохон bro version-тэй. Бас л нэг хэцүүлийн босон л тийм хөөрхөн амт. Тэгээ энэ дүрийн background-д нэрнгээсээ тийм байж магадгүй тий. Мэдээ супер солжер байж байгаад манай хүн чинь жоохон дараалал цаглсаар суулцсан бас нэг тийм.
Тэгээд Дэвид Харбор бас мундаг жүжигчин шүү дээ. Season 2 дээр бол бүр амар гар байдсан шүү дээ. Би 3 үзег байгаа. Гэхдээ 2 дээр л ямарч юм бэ нэг. Тэгээд алтан өмөрсгтэй байсан. Тийм мундаг жүжигчин. Тэгэхээр бол гоё явах гэж найдаж байна. Ер нь гоё кино болох уу? Тэд аюусан юм. Яг одоо хэдэл Wonder Woman ярих чинь. Биш Мулан ярих юм. Тэгчээ дараа нь Wonder Woman ер нь байгаа зүгээр юу ярих гэсэн юм ихээр одоо дараа жил байгаа том гэж хэлж болох 4 суперхеро кино байгаа шүү дээ. Одоо comic adaptation те. Birds of Prey, Black Widow, Wonder Woman, тэгээд Eternals. Тэгсэн чинь энэ дөрөв чинь дөрвөлээ эмхтэн өмнө ярьж байгаа юм биш нэрэ. Ингээд яг зүгээр анзаарч үзсэн чинь тийм. Юугийн чинь Wonder Woman угаасаа мэдээж хин Patty Jenkins. За тэгээд энэ Black Widow чинь Kate Shortland. Тэгээд юуг болохоор Kate Shortlandтэй тийм. Тэгээд юугийн чинь Eternals чинь болохоор хин харуулж байгаа. Chloe Zhao гэдэг хятад уран бүтээлч харуулж байгаа. Тэгээд Birds of Prey бас эмхтэн хүн байгаа юм байлээ. Би тэрийг өөрөөсөө анзаараад үзсэн чинь Cathy Yan гэдэг ийм бас Аз гаралтай ийм эмхтэй уран бүтээлч харуулж байгаа юм байлээ. Тэгээд энэ бас гоё одоо historic юу те moment. Тийм. Тэгээд кинонуудын уур амьсгал чиглэл мэдрэмж бол шал өөр байна гэсэн үг. Ядаж хаад одоо бүгдээрээ анзаарсан бол дандаа маш чухал эмхтэй дөрүүдтэй кинонууд байгаа. Eternals дээр бол маш том эмхтэй дөрүүд байгаа шүү дээ. Gemma Chan, Cersei байгаа. Angelina Jolie байж гин, Salma Hayek байж гин те. Ийм маш том мундаг эмхтэй жүж шүү дээ. Тэгээд одоо энэ дээр Birds of Prey мэдээж эмхтэй үндсэн каст эмхтэй Wonder Woman мэдээж Gal Gadot байж гин. За тэгээд энэ дээр Black Widow тэнгуут энэ яг агуу тийм гоё өнцгүүд гарч ирэх. DC-д бас Cersei байт юм л шүү дээ. Тийм бах. Байт юм л дээ. Би нөө Unlimited үзэж байгаа. Гэтэ Cersei гэж яг тийм нэртэй дүр байна уу? Тийм Cersei. Одоо нөгөө хиний Zatanna-гийн одоо дайсан гэх юм уу та. Тийм. Бас шидтэн. Гэтэ амар хүчтэй юм лээ. Тэгээд тэд нар ер нь бол барыг дийлдэг юм байлээ. Тийм аргадаж сайхан ашиг хөдлөж байгаа бол юм байл л тийм лээ. Тэгээд Zatanna-гийн эсрэг дүр юм уу те? Тийм. Zatanna ч өөрөө дийлдэг юм байлээ. Justice League Unlimited 2-ыг нэг үзмээр болцсон байлээ тий. Би үзээд YouTube-ээс үзэж байгаа гэж. YouTube дээр 10 байлээ. Надад бүгд байг шүү. Наа тийм аунда. За, Zatanna гэхдээ гоё шүү. Нөө лаптопн дээр суулгачаар үзэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд ойрхон бодох дээр нөө зав чөлөөгөөрөө гүйлээд үзчихээд байгаа. Бас тийм тал нэрээ. Утсан дээрээ зай байвал утас руу алавчих. Тийм тэгэж болно. Тийм. За, Black Widow-ийн хувьд л юм байла. Гоё трейлер байсан. Хүлээлт бол үүссэн. Ер нь бүгдээрээ санал нийлэх бохтой байсан ямар нэг хүлээлтийг бол ямар ч байсан дээшлүүлсэн тий. Энэ трейлер бол ямар ч байсан. За, дараагийн трейлерын одоо битсэн дараалалаараа л явъя да. Жохон сонин дараалалтай л хэвчээ байна гэдэг. Дараагийн трейлер болохоор Mulan. За, Mulan-ын трейлер. Ямар санагдав? Юу бодож байна? Өмнөх трейлер надад юу ч таалагддаг. Энэ трейлер харин амар их таалагдсан. Тэгээд ер нь ингээд яг цэвэр ремейк үзэх гэхээс илүү бас жоохон өөр болгоцсон. Тиймэрхүү Disney ремейкүүд амар гоё санагдаад байдаг. Тэгээд энэ бас яг тийм хэм маягаар явж байгаа болохоор маш сонирхолтой харагдсан. Мөгөд юм байсан. Надад бас адилхан өмнөх нь жоохон сонин тийм яг нэг тийм хиттийн нэг фэнтези байдаг кино шиг. Үгүй фэнтези биш яг нэг тийм дайны кино шиг харагдаад байгаа байхгүй одоо нөгөө нэг Flowers of War энэ шиг яг нэг дайны амар гонигтай амар зовлонтой тийм кино шиг харагдаадсан. Энэ трейлер дээр болохоор юу байгаад тийм ер нь нэг тийм кинон дээр нэлээд тийм magical элементүүд байгаа юм шүү те. Тэр одоо хуурж байгаа янз бүрийн болоод байгаа. Тэдний тийм юмнууд харагдаад тэгээд саяных бас арын хөгжим тэгээд тэд нар нь арай нэг гоё тийм юу өнгөлөг гэх юм арай нэг тийм сэргэлэн нэг тийм гоё харагдсан. Тэгээд Мөшөг юу Phoenix-ээр орлуулсан л та. Phoenix-ээр гэж Мөшөө гэхээс илүү яг амтан байгаа юу гэдэг дээр нь л орлосноо гэхээс биш. Тэр Phoenix ч нь болохоор тэр эсрэг дүр нөө сте. Нэг хүүхэн тийм Witch-тэй нэг манай модон шинэгийн баруун гараа. Модон шинэ чамайг бүгдээрээ мэдүүлж чи аюулд орно нэ тэрийг. Тийм чамайг эмгтэйг мэдэх юм бол аюулд орно гэлтэй. Том юм байна. Гэтэ манайхан кул байгаа шүү дээ. Хан ман дээр гүйж байгаа шүү дээ. Тэр чинь яг манайхан юм яг энэ кинон дээр. Үгүй тэгэл яг оо geographically манайхан л та тий. Хойд инвейдерүүд гэж байгаа шүү дээ. Хойд нутгаас ирж инвейдерүүд ч манайш шүү дээ. Тэр Борхан гэж байгаа шүү дээ. Тий. Амраа амьд байсан байна. Борхан. Тэг Борхан гэдэг чинь тэгэл юу шүү дээ. Борч. Тий. За
Тийм байна. Тэгээ Гонглигийн дүр болохоор тэр нөгөө нэг юм хуурдаг, Phoenix болж хуурдаг. Доны юм байгаа шүү дээ. Тийм. Доны энэ сая гарсан. Тийм л. Тэгээ генерал байсан бах тий. Тэгээ жинхэнэ нэг тийм ноён нуруу харагдчихлээ дээ. Тийм. Commander Tun гэдэг дүр юм байна. Тэгээ Jet Li сая хальт гарсан. Анзаарсан бол би ингээд сахалтай ерөөс танигдахар болж байгаа. Хааны Emperor-ын дүрд хальт гарсан юм сахалтай. Jet Li ер нь яг юу болсон бэ? Би амар муу нэ. Тэр нэг юм яригадаад татаг болсон шүү дээ. Ерөөсөө тэрнээс хойш кино минь ер нь байгаагүй те. байгаагүй. Ер нь тэгээ одоо л харах гэж байна мулаан дээр. Тийм. Ер нь таг болцсон шүү. Өөр ямар юу вэ? Цима гэж одоо алдартай жүжигчин аавынхан дүрдэнд бол тоглож байгаа. Энд ч одоо юу энэ Rush Hour дээр тоглолтог, Rival дээр нэрээ байдаг. Man in the High Castle дээр байгаа. Хятадын ерөнхийлөгч болдог үстэй те. Генерал гэдэг. Тэр генералтай чинь ярьж нөгөө хамаг одоо юу тайл явагддаг штэ. Бүх юм эргүүлдэг штэ те. Эхнэрийнх нь нас урахтаа хэлсэн үгийг хэлдэг лөө. Нэг тиймэрхүү байдаг санагдаж байна те. Тийм, ямар ч шууд дугаарлан залгадیں۔ Өөрийнх нь хувийн дугаарлаа. Тийм. Тэгээд ер нь бол Agents of Shield мэл дээр гарнаа юм шиг. За, Муланы хувьд бол тиймэрхүү байна. Би бол надад яг энэ хоёр трейлер хоёулаа таалагдсан. Надад хоёр трейлер нь хоёулаа хоёр өөр үнцгийг нь харуулсан санагдсан. Эхний трейлер бол яг тэр хятад culture, soil-тэй одоо production design, тэр costume design, хувцас, өнгө, makeup бүр юм битүү өнгөтэй нэг англиар lush гэдэг шүү дээ. Юм баян юм өнгөөр ингээд юм баян айгүй гоё харагдчихсан яг тэр талаас. Тэгээ энэ нь болохоор илүү зохиол тал руу анхаарлаа хандуулсан болоо те яг юу болж чинь те яагаад аав нь явж чадахгүй яагаад өөрөө явахаар шийдсэндээ анд те тэгээ бэлдэж байгаа тэгээ төгсөлд нь мэдээж тулаанд орж байгаа гэдэг ч юм уу. Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэр нь гол одоо эсрэг дүрдээ асуудал болж байгаа тий. Тэгээд одоо манай тэр Доны дүр яаж мань хүн туслах талаас гэдэг ч юм яг story талаас нь сайн трейлер нэлээд гаргасан юм болоо гэж бодож байна. Тэгээд бас надад таалагдж байгаа idea нь юу байгаа вэ гэхээр яг байгаагаар нь ремейк хийж байгаа юм угаасаа надад таалагдахгүй байгаа. Одоо Lion King, Beauty and the Beast юу юм те. Энэ болохоор надад зүгээр таалаж байгаа нэг Jungle Book шиг оригинал юмн дээр сайжруулад нэмээд өөрчлөөд те. Яг за сайжруулна гэдэг чинь subjectively хэцүү л дээ одоо хэлэхэд бол үзээгүй байгаа кино. Гэхдээ өөрчлөх ядаж тэг ингээд юм шинэ зүйл нэмэх аим оруулах. Тэр нь бол надад айгу таалагдж байгаа. Марсен тал нөө Jungle Book ч айгу гоё штэ. Тийм болохоор энэ idea бол надад айгу таалагдж байгаа юм бол наад гэхдээ сайн эцсийн бүтээл одоо яг сайн болох уу гэвэл 4 сард билээ 3 сард болов олж мэдэх бах гэж бодож байна. Хэдэн сард юм бэ? 3 сар 27-нд юм байна. Нэлтэй хийн. Бас тэр үедээ гарахтаа Монголд хэдүүлээ Монгол хүмүүс одоо Монголд юм хийж байгаа хүмүүс ярихгүй болохгүй бах. Кинотокер энэ яригдаж таарна. Кинотокер бүр өргөн хэмжээнд нэлээд асуудалтай яриа болох бах те комментны хувьд. Энэ тэр тал дээр юу гэж бодож байна? Энэ чинь хандлага угаасаа байгаа шүү дээ. Нийгмийн хандлага те. Ер нь гараад эхэлсэн л. Тийм, тэрэн дээр ер нь ямар бодолтой вэ? Яах ёстой вэ? Яаж хандах ёстой вэ? Бидний хувьд яаж хандах ёстой? Яаж энэ дээр тийм ер нь бол хандлага ямар байх ёстой. Гүр одоо тэрнээс нэг тийм сөрөг амар сүртэй хүлээж авч үзэх нь байхгүй сте. Гэхдээ бид нарт бол байхгүй байхгүй юу? Тийм хүмүүс байгаа. Бид нэр тэр хүмүүс тэгээд зогсохгүй л дээ. Тэгэхээр одоо бидний тэрэн дээр яаж хандаж явах ёстой вэ гэдэг бас сонирхолтой юм гарч ирж байна л да. Одоо тэгэл чинь 3 сар 27 мулаан гарлаа тэр 7 оны хамгийн том кино тодорхой шүү дээ. Тэ мэдээж. Тэгэнгүүт киноток төр жишээ нь ревю хийдэг ч юм уу эсвэл өмнөх дугаар дээр ревю хийж таарна. За тэгэнгүүт бид нар бол мэдээж янз бүр юм ярихгүй шүү дээ. Тэгвэл комент яах вэ гэдэг юм байна те. Яг тэрийг зогсоож болж чадахгүй зүгээр бид нар яаж хандах ёстой юу нь зөв бэ юу нь буруу вэ гэдэг яриа л өрнж явах ёстой л гэж би хэлэх гээд байгаа юм л та. Тэнд нэг хөрөний холбогдол өгөөд нэг нервтэйг стресстэй дах шаардлага байхгүй. Яг тиймэрхүү байдлаар би нэг хайж үзчихсэн. Гэхдээ Монголтой холбоогүй л дээ. Жишээ нь Wonder Woman-ыг ингээд яг Германд үзэж байгаа хүмүүсийг ямар сэтгэлтэй байсан бэ гэсэн чи бүгд зөвхөн пуфа орлоод амар кул нэгсэн тийм үнцгтэй байгаа байхгүй. Яг Германд Wonder Woman үздэг. Германд чинь гэхэл нэг нацистуудыг дандаа харуулдаг шүү дээ. Тэгэл дал медал тэгэл тэрэнд нэг германчныг хаж холбогдол өгдөг. Тэгэл удаагаас өнгөрсөн юмар нь тэгэл аваад үлдчихдэг. Германчууд одоо тэгтээ тэр одоо харанхуу гэх юм да тэр хэцүү түүхээ бол 100% одоо ингээд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч чадсан гоё ярьдаг юм шүү дээ. Ер нь бол миний сонсч яснаар би одоо яг Германд очиж үзсэн юм шүү. Тэгвэл гэхдээ одоо Германд байсан хүмүүсээс ч юм уу Герман culture мэддэг хүмүүсээс сонсож байхад бол нэг ачаал бүдэл өгдөг тоодвол юм бол. Тэгээ манайхан ч яг бас баг 100 сая хүн аснаа хүлээн зөвшөөрч чадахгүй. За тэр ч яг тэр бол далийн асуудал. Гэхдээ ер нь бол байх шаардлагагүй
Тэгээд ийм ер нь Монгол гээд гаргасан ч нэх болохгүй байгаад байх юм байхгүй асуудал واخгүй юу. Тэгээд ер нь бол яг ясамэн дээр тиймэрхүү байна. За Мулан тэн энэ нэг society хэмжээний сэдв яриа угаас тэр нэмж яригдах баг. Угаасаа зүгээр өнгөрөхгүй. Тэгээ тэр болгонд бид нар бас ярьж явах хэрэгтэй гэж бодож байна. За дараагийн нэг трейлер болохоор энэ ч сюрприз байлаа. Хилнийдэд айгуу сони Hollywood гэж айгуу их мэдээлэл ингээ наан цаана яваад бид нар ч удаас хөөхөн л одоо судлаад суугаад идэг юм харж мэдээд тэгэд юу ч болоогүй юм гів хин нэг амар том юмны трейлер гараад ирэх юм те. Амар том юм эсвэл бүр гарцсан байдаг шүү. Трейлер надад ч одоо баг гарцсан юм бууз. Тэгээ энийг ч яг би яалтчгүй өстой тэр өдөр анзаарч үзсэн. Гэхдээ айгүй сонио. Ингээд одоо энэ киноны жишээ нь ямар ч мэдээлэл байсан баг. Би трейлертэй өдөр нь мэдчих واخ. Би одоо яг энэ салбараар ингээд ажиллаж ихлээр цөөх яг өнгөрч юм зүгээр ингээд ялчгүй мэдээлэл дунд ингээд мэдээлэл нь ажиллана учраас ингээд трейлерээр нь киног олж мэдэх маш бага байдаг байхгүй юу? Ер нь бол яг байгаа мэдээж байгаа. Саяны ядаад чинь тэр Chanel Monet Antebellum бол тэгж мэдсэн. Гэхдээ тэр чинь жижиг хэмжээний кино шүү дээ. Тэгээд том жүжигчтэй те селебр ингээ A-list celebrity-тэй ингээ тийм одоо юу гэх юм epic те 100 хэдэн сая долларын бажеттэй ийм 100-ны блокбастер киног авахудаа бичээд айгүй сонин гой мэдрэмж нэ хооч нэгдэг байсан шүү дээ. Бид нар ч IMDb ч юм уу вики юу гэдэг бусад сайтууд юмнуудыг мэдгүй. Тэгээд трейлерыг нь харахаар ийм кино гарч байгаа гэж мэддэг байсан цаг байсан те. Уул нь бол ер нь трейлерний зорилгоч тэр байсан. Тэгээд одоо бол жоохон өөр болсон болохоос ш. Тэгээд тэр үе шиг санагдсан сая гэнэ Free Guy гэдэг. За тэгээд Free Guy трейлер ямар санагдав? Ryan Reynolds те. Ямар ч юм тэр нэг төхөөрөмж нэг тийм overseas маяг юм шиг байна тий. World нь тий, World нь. Тэр нүдний шилэг байгаад тест. Тэр нь яг тэгж харагдчихсан. Тэгээд яг тэр өөрийнх нь яг амьдрдаг тэр ертөнцөнд бас амар сони юм билээ. Биш чи буруу ойлгоцсон юм шиг байна. Энэ гэхдээ ийм байлаа. Миний ойлгосноор заяа. За. Ryan Reynolds-ийн дүр Guy гэдэг байгаа нэр байхгүй. Тэгээд мань хүний дүр NPC байхгүй юу? Non-playable character гэж байдаг шүү дээ тоглоом дээр. Зүр ингээд нэг default bug нэр байдаг шүү. Тим дүр байхгүй юу? Тэгээд бусад хүмүүс нь player байгаа шүү дээ дандаа. Нөгөө банк манк ухаал дисплей байлдаал тэрнэр дандаа player нөгөө банкны security болохоор бас NPC. Тэгээд мань хүн NPC байгаа байхгүй. Тэр эмэгтэй болохоор player. Тэгээ орж ирээ мань хүнд хэлж байгаа шүү дээ. Чиний амьдрал чинь наа чинь ингээд видео гейм байхгүй юу гэдэг. Манай видео юм гэдэг зүгээр л амьдрал юм гэж боддог байсан байхгүй юу? Зүгээр л амьдрал юм ингээд болж идэг те. Тэгээ манай нэг өдөр яагаад тийм байх ёстой юм бол гэж бодсон чинь тийм рүү яваарцсан. А тэр шилэн нь болохоор зүгээр нөгөө нэг тэр world доторх яг одоо юуг хардаг те. Яг одоо Ready Player One шиг. Гэхдээ Ready Player One ч болохоор амьдрал дээр шил зүгөөд өөсөс рүү орж байгаа шүү. Энэ болохоор яг тийм биш. Саяны жинхэнэ амьдрал арай биш үү дээ гэж би бодоод байгаа байхгүй. Анхнаасаа world дээр чирээ яг одоо female world гэж би бодоод байгаа байхгүй. Би бол тэгж байна. Түүнээс биш амьдрал дээр хүн байж ирсэн NPC юм гэж байхгүй шүү дээ. Тэр ч амар бүр Matrix level deep болж шүү дээ. Тэгээд Taika Waititi-г би ингэж ойлгосон. Тэр видео геймнийхэн компани босс юм гэж. Шил гейм дизайнер юм ч юм уу те. Магадгүй те. Тэгтээ бүтггүй гараа юм. Дурлаа юмээр сууж идэлхэлтэй. Тийм би бол угаасаа мундаг гэсэн л нэг тийм бүтггүй гар шинжтэй байлээ. Тэгэд энэ ID-ийн хэрсэн юм трейлер ер нь би бодохдоо юу яаж ойлгосон шүү дээ. Одоо энэ дэлхийн ингээд нэг тийм одоо супер баатар ч юм уу хорон санаатан ч юм уу иймэрхүү хүмүүсээр ингээд дүүрсэн тэр дунд энгийн хүн ингээд амьдрахад ямар байгаа вэ гэдгийг л харуулж ийн гэж ойлгосон байхгүй юу. Тэгсэн чинь яг нь сая чамаа хэлсэн чинь тийм ч юм болов уу. Яг би яг өөрөө бодсноор ойлгох гэхлээр тэр шил ямар ч утга учирг болгочихж байгаа байхгүй юу. Тэгснэ гинт нэг мөрснэ одоо наашил чи ингээ юмыг харуулт юм чи одоо ингээ цусаа нөхч юм уу өөрөө ингэж бодно бол нэг тийм тэгэхээр миний бодсонтой авцалдахгүй л байна. Би болохоор зүгээр тийм boring болцсон нэг л хүн юм бодсон байхгүй. Өдөр болгон хотод нэг юм тэрэг болж байгаа одоо Gotham шиг юу ч шиг чинь тий. Тэгэл дэлбэрэлт буудалцаан байлдаан энэ тэр юм болж идэг. Тэр дунд зүгээр ингээд амьдрахыг хүссэн хүн тэгж чадахгүй байгаа л юм болов гэж ойлгосон. Тэгээд айгүй олон YouTube руу гарах юм биш үү? Тэр нөгөө Ninja Enter-гээ гараад ич тэр мөр гарах юм байна. Энэ кинон дээр тэгээд Free City гэдэг нэртэй open world video game гинэ. Энэ одоо ертөнцийн тийм. Тэгээд Grand Theft Auto GTA Fortnite 2-ыг зүгээр ингээд нэг тийм холцсон
team ID-тай газар гинэ. Нөгөө нэг түрүүн трейлер нэгтлээ дээрээс нь буугаадсан шүү дээ. Fortnite чинь дээрээс нь map руу бууж эхэлдэг шүү дээ. Яг тийсэн тэгэл жинхэнэ ертөнцийн юм биш үү? Тийм ертөнцийн. Мань хүний хувьд яг real world байхгүй. Тэгээ гадны ховор авсан зөв байдал руу ялж тийм. Тийм. Зүгээр одоо GTA яг л GTA Fortnite юм байна л та. Эсвэл GTA онлайн ч юм уу те Grand Theft Auto онлайн гэж байдаг шүү дээ. Зүгээр map дээр очиод chaos болдог. Тэр шиг юм байна л да. Тэгэд Ryan Reynolds бод болгож байна те. Тэгээд энэ амар нэттэй Ryan Reynolds юун дээр ингэсэн гинэ. Midcast гэдэг видео татсан юм л да 20th Century Fox. Тэгээ энэ маркет ер нь хиний Ryan Reynolds-тэй юмны маркетинг амар хийгддэг. Ер нь тэр тал дээр нэг нийтлэл байсан би тэрийг уншнаа тэгж яад хуулцсан. Тэгээ тэгсэн чинь энэ дээр 20th Century Fox ингээд Midcast гэл те уран бүтээлчтэй танилцаараа гэсэн юм видео байсан юм л. Тэгээ тэгсэн чинь Taika Waititi Ryan Reynolds хоёр ингээд карьертэй анх удаага хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна энэ гэж ярьсан гинэ. Хотлоо бурж байгаа нөгөө Green Lantern-ыг шууд ингээд ордож байгаа. Албаар тэрийг мэдчихэж хүмүүс мэдчихэж байгааг мэдчихэж. Тэгээд тэр нь албаар маркетинг болж байгаа хгүй. Сайхан гараад. Тийм байна. Ер нь хиний энэ юунууд бол ч та амар хаа. Тэгээд энэ постэр нь аль хэдийн юм болцтой. Тийм байна. Hugh Jackman энэ чинь өөрийнхөө Instagram дээр оронд нь өөрийнхөө толгой молгыг тавьсан байл шээ. Hugh Jackman ч угаасаа Forever Revalist. Forever best юу л фин зүйлээ. Нэг опшэ. Тэр ч өгдөг лээ. Frenemies а тийм frenemies. Best frenemies. Тэгээд амар фан харагдчихлээ. Тэг гол нь тэгтээ иймэрхүү нөгөө нэг юм цэвэр фан дээр тоосон кино агуулга нь бас айгүй муу болох тал байдаг те. Айгүй хүчилсэн юм шиг. Плот муутай. Тийм. Тэгээд нөгөө нэг юу биш. Одоо тийм амар хүлээж амар өндөр түвшний юм харах хэрэгтэй юм биш. Цэвэр фан л байгаа. Тийм гоё. Тэрийг бол амар эрт ойлгох хэрэгтэй гэж. Сайн кино болно гэсэн үг биш. Зүгээр хөвгөлтэй, зугаатай. Тэгээ маркетинг бас гойсон. 20th Century Fox чинь Disney авсан. Тэгээ трейлер нь эхлэхдээ Aladdin, Lion King юу нэг нь юу байлаа? Beauty and the Beast лээ. Тэр хоёрыг 2 удаа хийсэн студи байсан дэр гэж байна. Тэгээ Ryan Reynolds яаж энийг конвинс хийж би ойлгохгүй. Ryan Reynolds-ийн кинонууд дээр маркетинг өөр өдөг. Тэгээ мань хүмүүс маркетинг тимтэй. Тэр ганц үе хийгээд байгаа биш шүү дээ. Мундаг бас хүмүүс цаана ажиллаж байгаа баг. Тэгээд энэ нөхдүүд тоён том студиудээр яаж яг ийм галзуу мэдрэлтэй маркетинг хийхийг зөвшөөрүүлээд байна гэдэг ч юусаа. Түүнээс Disney энэ ингэж өөрсдөө доойлуулах сонирхол бол байхгүй шүү дээ. Disney бол тэгдэггүй шүү дээ. Тэгэхэд энэ дээр ингэ шууд зүгээр ихнээс нь доойлуулчихж байгаа байхгүй. Тэр мөр бас Ryan Reynolds үлдэр бас тэгдэг хэвээр Wolverine-ыг алсан студи үзүүлж байна. Тэ. Тэгэхээр ер нь бол юу яг Ryan Reynolds-ийн Star Power тэгээд Star Power-аас гадна мань хүний бас яриа өөрөө мундаг байдаг бах те. Наагур зөв гэрээ хилцэл хийх зүгээр нэг зөвхөн жүжилт хөгжилтэйгээс гадна яг бизнес талаасаа. Тэгээ эн чинь бас айгуу чухал хэсэг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас ер нь яг иймэрхүү хүмүүсийн нөгөө нэг одоо бусад чадвар нэх юм да. Хувийн хүнтэй харилцах ч юм тийм чадвар нөгөө нэг хөгжилтэй юуных нь юун дарагдаад нэг мэдэгддүү шүү дээ. Тийм иймэрхүү одоо өөр хинч үгүй. Одоо бизнес талын том бол жишээ нь Dwayne Johnson ч юм уу тийм иймэрхүү хүмүүсийн яг нөгөө нэг амар олон нийтэд харсан харагдсан юм л яваад идэг. Тийм түүнээс яг өөрсдийнх нь нэг хил гарч чаддаг. Тэгээ ер нь цаагаар бизнесмен ч гэж байна. Цаагаар мундаг бизнесмен учраас карьер нь ингэж явж байгаа л да бас давхар тэр чинь амар чухал. Одоо тэр нөгөө Tequila компанитай шүү дээ. Tequila тест брэнд те. Юу лээ? Air something aviator ч лөө. Тэгээ тэрийг амар рекламж байгаа шүү дээ. Бүр тултал маркетинг хийдэг. Тэр нь амар фан. Тэгээ би бараг тэр жин шүү дээ. Tequila биш жин ч лөө. Тэгээ мэдгүй жин юу Tequila. Тэр би уумаа санаж байхгүй. Нэр гэсээ за зүгээр. Хэрэв жин байл би бүр бараг уум зөө. Би жин амар дуртай нэр гэсээ бүр яг тийг санагдаж эхэлж байгаа байхгүй те. Тэгээ тэр бол амар гоё. За дараагийн трейлер Wonder Woman Brazil Comic Con дээр гарсан. Wonder Woman 1984 дугаар ангийн трейлер. Энэ трейлер ямар санагдав? Сэтгэл. Янзын л лээсэн шүү дээ. Тийм амар гоё байсан. Ер нь амар удаа хүлээсэн. Wonder Woman одоо эхний анги бол амар таалагдсан. Тийм яг данганц юу Супербаатархээс илүү сэтгэл хөдлөсөн гэнээс. Тийм тэгээд саяны трейлер шууд эхлэхдээ л одоо тийм амар яг одоо 80-аад оны тийм диско хөгжмөр эхлээд тийм цэвэр диско одоо баг нөгөө нэг диско гэж нэг тийм synth pop маягийн тий.
Тийм. Найад оны тийм. Тэгээд одоо яг тэр орчин хүмүүсийн хавцлт инээдрэгээд тиймэрхүү юм. Одоо тэр Педро Паскал ч гэсэн яг харагдаж байгаа байдал инээдрэг юм яг тийм байлаа. Тийм vibe-тай байлаа. Тэгээд энэ яг уу надад тэг санагдсан. Өмнөх ангийг бодвол илүү фан байх юм болоо гэсэн. Яг гоо тэр трейлерийн үзээд дараагийн трейлерүүд орохоор юу болох нь те илүү фан байх юм бол яг мэдээж акшн хэсэг юм уу эсвэл вилэн илүү хөгжсөн илүү хүчтэй л дүр байх байх л та. Тэгээ илүү фан байх юм бол илүү зөөлхөн нэг бол ер нь бол тийм зөөлхөн биш шүү дээ. Тэсчүүдэд яаныг харуулсан. Өнгөч гэсэн илүү хар бараа. Амар тийм нэлээд хүнд тийм dark тиймэрхүү шүү дээ. Энэ бол арай гайгүй байх болов. DC-ийн кино гэсэн хэрнээ бас амар өнгөлөг харагдчихсан тийм. Ер нь DC нэлээд яг Joker бол тустай асуудал. Гэхдээ ер нь бол маш өнгөлөг хөнгөнлөө нэлээд шилжчихлээ шүү дээ. Shazam, Aquaman те. Яг Joker бол угаасаа жоохон тустай өөр асуудал л да. Тэгээд одоо Aquaman 2 мэдээж хийгдэн те. Black Adam ч гэсэн нэг тийм амар дараг болохгүй л байгаа гэсэн юм дээр. Dwayne Johnson чи яаж хийжсэн дараггүй боломж юм бэ? Тэгээд энэ надаа эхлээд үзэхэд нэг сүртэй санагдаад байхгүй энэ трейлер. Okay, fine. Яг уур амьсгалан гоё нэг synth pop electronic тийм хөгжим явж байгаа айгу гоё байна. 84 амар сонин заяа. Миний мэдхээр synth pop гэж жанр байдаг. За одоо Hall & Oates ч юм уу. За одоо хин Depeche Mode тийм. Энэ хэдийн яг юм нэг юм synthesizer гэж байдаг шүү дээ keyboard тэрийг ашигласан pop айгу ихтэй байсан. Тэгэд 84 айгу сонио synth pop-ын хоригдж ил байхгүй юу? Ерөөсөө бүр яг яагаад 84 он мэдгүй 80 он мундаг гэсэн. Гэтэ 84 яг synth pop-ын бүр юм хоригдж илээсэн. Ахагийн Tekon Mentor ч бараг дэржлэхсэн баг. Байдаг байх за би андуурч яач юу. Гэтэ ер нь бол 84 он бүр амар тийм байдаг. Тэгээд тийм Tekon Mentor 84 он гэсэн. Бас ер нь бол 84 амар epic гэдэг байхгүй. Тэгээ саяны хөгжим надад амар таалагдсан. Өнгө нь уур амьсгал. Тэгээ би зүгээр яг хөгжим гэдэг юмар нь юу ярих гэдэг нэхэр кинон дэр нь айгүй их 80-аад оны яг тэр 84 оны synth pop-од айгүй орж иж магадгүй. Би амар happy байж магадгүй гэж бодсон. Би яг тэр 80-аад оны synth pop-д айгүй дуртай байхгүй юу? Яг ерөнхийдөө. Тэгээ тийм болохоор тэр орж иж магадгүй гэж бодож байна. Тэгээд яг тэр 80-аад оны aesthetic одоос болж эхэлж байна л да. Нэг хэсэг 20 30 40 он байсан. За сүүлдээ дайн 20 дугаар дайны бол мэдээж их гарсан. За тэгээд 60-аад он 70-аад он cool байлаа тий. Тэгээд одоо 80-аад он руу бол ороод эхэлчихсэн. Stranger Things тэрийг ерөөнд ихэд эхлүүлсэн гэхэд нэг буруутахгүй бах. Тэгээд It тэрийгээ дагсан тий. Тэгээд одоо Wonder Woman болж байна. 80-аад он гэдэг юмыг бол ерөнхийдөө тэгээд гоё л доо 90-аад он руу бол Captain Marvel үзсэн бас хангалттай гаргаж бол чадаагүй. 90-аад оны aesthetic тий. Тэгээд 80-аад оныг бол гаргаж байгаа гоё байна. Thor Ragnarok кинон тийм биш ч гэсэн бас тийм уур амьсгал ашигласан шүү дээ. Тийм, Ragnarok ер нь 80-аад оны уур амьсгал. Тэгэхээр Ragnarok ч гол юм нөр Jack Kirby байхгүй юу? Ерөөсө Jack Kirby-гийн тэр мэдрэл муутай, өнгөтэй, сонирхолтой storyтай гажиг тэр нэг юм тэнд болсон тэр нэг амар юм чинь Jack Kirby-гийн тэр яаж сэтгэдэгч байсан. Тэр тарихнаас авсан юм байхгүй Jack Kirby-гийн тарихнаас. Тэгэд энэ ч гэсэн бас нэг тутгааргүй те. Тэгээд кастн дээр болохоор гол хоёр эсрэг дүр бол яг одоо акшн талаас эсрэг дүр нэм байх гэж би бодож байна. Kristen Wiig-ийн одоо юу Cheetah те. Тэгээд яг жоохон толгой талаас одоо те Mastermind дүр нь бол хинээ Pedro Pascal-ийн Maxwell Lord. Энэ ямар санагдцтай яг энэ хоёр дүр ямар харж байна. Тэгэхээр царайлаг өнийг царамуутай хараа сандлаа. Тийм маа тийм Pedro Pascal те. Тэр одоо нэг нүүр мөрөнд нэг ботокс хийсэн. Бондор болгоо хийсэн тийм. Ингээд тавнууд маамнуулаад үсмэс нь. Тийм нэг хөгийн үсмэс тийм. Нэг тийм яг нэг тийм жидүүч нөхөр шиг. Тэгээд энэ Maxwell Lord чи ер нь бол нэг амар тийм зөвүүн бизнесмен дүр штэ дандаа эсрэг дүр тэгсэн мөртлөө юу тийм байлдаж тулдаж биш тэ яг толгоогоороо тэ цэвэр бизнесментэй айгүй зөвүүн тийм болохоор яг хинтээ Wonder Woman ямар чаленж болох уу гэдэг надад айгүй сонирхолтой байна. Яг мэдээж дулаанууд байгаа ш л акшн. Гэхдээ тэр нь илүү нөгөө нэг одоо тэр хулгайч жижигхэн гарууд нь тэгээд читатай байх байлгүй. Гэхдээ Maxwell Lord-тай яаж ухаанаараа яаж үздэг вэ гэдэг надад айгүй сонирм байл да. Wonder Woman хэр ухаантай дүр вэ те. Одоо Diana хэр одоо ухаан уралдуулж чадах вэ гэдэг ч юм уу те. Тэгээд одоо энэ business world те ийм нөхцөлд яаж өрсөлдөх үү гэдэг бас сонирм байна. За тэгээд амар том асуулт байгаа уусаа ойлгомжтой Steve Trevor. Тийм. How the fuck? За эндээс мөөгөөс асуу. Тэгэхгүй бол уусаа Dylan хоёлаа кино ток дээр ярьсан учраас шалтгаалцуулаад тийм үү. Энэ дээр Dylan биш хин мөөг гэж бодож.
яаж ирсэн бэ гэдгийг асууж байгаа юм уу? Яагаад байгаа ч юм уу? Яаж ирсэн бэ ч юм уу? Балуугаа ирж байгаа юм бэлээ гэж. Яаж ирсэн бэ тэр одоо ямар нэгэн таамаг байхгүй шүү дээ. Тийм одоо юу вэ? Гэтэ надад тэр ихний одоо тэр Maxwell Lord-ын бариад байгаа нэг чулуу шиг юм байсан шүү дээ. Заасан үү? Тэр ямар нэгэн утга учиртай болов гэж боддог. Тийм л баг. Тэр бол утга жоохон таймлайнтай холбоотой юм хэлэх шиг болсон шүү гэж. Тэр ямар нэгэн хүчтэй юм уу? Гэтэ яг хөө тэр авчираад ахын цааш мэдэхгүй гэж. Би ямар ч сан тэр чулуу бол чухал байх бах. Гэхдээ юу гэдгийг нь ерөөсөй ойлгоогүй тийм. Надад манай нөгөө хин хоёр таймлайн л холбоотой юм байгаа болов уу гэж бодож байна. Хин Мубохийн хоёр сайн мэдж байгаа. Тэ эдрүү хоёр өстэй сайн мэдж байгаа. Тэ тэр хоёр өстэй сайн мэдж байгаа. Wonder Woman-ы трейлерыг анх үзэж байхад амар нэг онцгойтой санагддаг байсан. Сая үзсэн чинь бас яалч нэг гоё өнгөнд орцсон. Тэгээд Welcome to the New Era гэсэн байсан шүү дээ. Тэр байдлаар ингээ бодоод үзсэн чинь би өөрөө Wonder Woman-аас яг бас нэг хуучин уур амьсгалыг хүсэж исэн юм билээ. Тэнгүүд яалч энэ өөрөө шинэ зүйл байгаад байгаа болохоор бас тэр зүйлэн тасан зохицох хэрэгтэй юм шиг л. Тэгээд яг тэр одоо өнгөн ч гэсэн яг киноны тэр юуны трейлерны текстийг тийм одоо ирэмэр ангуур бичих чинь ер нь бол амар аргу харагдсан шүү дээ. Гэтэ энэ дээр яг ингэж зөгцсөн харагддаг. Ragnarok ч гэсэн тэгж гарч ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ яг энэ 80-аад оны эстетик юм ус гоё л харагдуулж байна л да. Тэгээ тийм үнээс бодож ирсэн чинь бас гоё. Wonder Woman-ы сүтнээс амар гоё харагдчихлаа. Тэр нэг супер рейнж сүтөө. Тэр ихтэй далавч нь унаад гарч ирээд байгаа юм жоохон ойлгомоор байгаа. Гэхдээ тэр ласагоор эсвэн гэдэг гэсэн. Тийм тэр цахилгаанаас шууд утгаараа бүр ингээд эсвэл хийж ялээ шүү дээ. Чи одоо баг үгсүүд хүн алдсан юм уу? Хүн охин юм уу? Аахгүй юм уу? Тэр бол амар алдсан шүү дээ. Хүн охин ч гэх. Тэр чинь зүгээр төгсөөгөө зү. Тэр бол өстой гоё харагдчихлээ. Санаа тэгээд хүн биш тамирч юм. Хүн биш тамирч. Тэр бол өстой гоё харагдчихлээ. Өөр чи яалаа. Тэгээд humor бол нэлээд байх шинжтэй байлаа тийм. Бас нэгээ бодвол хамаагүй humorтай. Trevor хин Diana хоёрын хооронд бас сонирхолтой. Тэгээд нөгөө нэг яг жоохон клишэ гэж хэлж болох бах юм л да, нөгөө нэг цаг хугацаа алдагдсан хүний тийм инээдтэй юм их явах бах. Тэр trash can гэдэг шиг. Тэгээд чи одоо 1910-аас 10-аад оны баг явах шүү дээ. Тэ 84 онд гэж 70 жилийн дараа гараад ирчингүүт чинь Cap чинь ч гэсэн 70 жил болоо шүү дээ. Тэгээ Cap бас 75 жил шүү дээ. Тэгэхээр яг адилхан Chris гэдэг нэртэй жигсэн тоглосон Steve гэдэг нэртэй багийг дайнаас алгасаад 70 жилийн дараа адилхан гарч ирчих. Яг адилхан байгаа шүү дээ. Тэр бас сонирн байна. За өөр тийм юу гэсэн Amazon-чууд дээр суурилсан юу яригдчих юм шиг байлаа шүү. Spin-off кино яригдчих байгаа юм шиг байлаа. Зүг. Тиймэрхүү юм яригдсан шүү. За Wonder Woman дээр иймэрхүү гойсон байлаа. 6 сарын 5-нд нээлттэй хийн. Wonder Woman 1984. Тийм 1984 гэдэг тайтл яг шууд утгаараа яг Blade Runner шиг тайтл өгсөн тий. Өөр ингэж ийм кино баг байдаг шүү дээ. 1984 ихтэй амар их юм болсон жил юм шүү. Тийм, ер нь духгүй юм шүү тий. Аюу сонин жил ер нь бол яг ингэж 80-аад оны амар тийм defining жил байсан юм шүү. Амар олон хэрэг байдаг юм бэлээ. Амар олон зохиол ном байдаг юм бэлээ. Одоо чинь George Orwell-ийн 1984 байна. Тийм. Haruki Murakami-гийн 1984 тэр чинь бас 1984 оны одоо үйл явдлын тухай. 84 бас амар тийм. Ер нь яг тэр 80 оны бас амар best era гэж үздэг юм. Тийм үү? Тийм. Яг 84 бол амар тийм тодтолтой онцлог юмтай жил байсан болов уу гэж би бодсон. Амар олон юм хараад. Тэгээд одоо тэр жил чинь Ronald Reagan ерөнхийлөгч бол сонгогдсон тий. Тий. Дахин сонгогдсон Ronald Reagan гэдэг ч юм уу ингээд ер нь 84 он боллоо айгүй. 1984 гэж бас дуу байдаг бах тий. Нэг нэлээд юу дуу байдаг. Forever Young хэдэн онд гарсан юм бол 84. Альбом. Харин тийм 84 synth pop-ын хувьд бүр peak жил байхгүй. Hall & Oates-ийн дуу тэр Forever Young I wanna be тэр чи яг 84 онд гарсан. За би айгүй ихтэй хэлсэн тий хараад. Гэхдээ ер нь мөн. Ер нь баг тийм би тэгж харж байна. Тийм би харин ямар сандаа нөө synth pop тийм 84 он зүг байна тий. 84 он бүр synth pop-ын хувьд бүр peak жил байсан байхгүй. Яагаад юм мэдэхгүй яг тэгээ яг үдэл тэр үдэл тэгж таарсан юм шиг. Canon дээр бас тэр олон референсүүд бас яаж ашиглах нь гэдэг бас тийм л та тийм synth pop reference-ууд амар байсан үе учраас бас яах л бах. David Bowie-гийн дуу байт юм байна 1984. Оо за. Тэгэхээр 1984 бол айгүй тийм сонирхолтой жил юм шиг байна. Тийм үе жил
бол байж таарсан байгаа. Ер нь бол. За. Тийм. Тэр нөгөө I Ranch 82 онд гарсан нөгөө нэг La La Land дээр дуулдаг шүү дээ. Нөгөө дуу захиалгаа гэсэн чинь Mia I Ranch гэдэг амар бүжгэлтэй. Тэр бол бас 82 онд гарсан байт юм байна. Гой сонголт байна. За. I Ranch serious musician-аас асуучлаа. Тэр маань уурлаад байна. За. Дараагийн трейлер болохоор бас 80-ад оны peak 80-ад оны culture-ийн одоо кинонуудын нэг бас яг 84 онд гарсан peak culture кино Ghostbusters тэрний одоо шинэ анги байгаа. Тэгээд энэ болохоор юу юм бэ лээ Ghostbusters 2-оос хойш одоо үргэлжилж байгаа гэх юм уу да. Сүүлд нэг дахиад нэг гарсан шүү дээ. Эмэгтэй касттай тэрийг игнордж байгаа гэх юм уу да. Тийм юм бэ лээ. Тэгээд каст нь болохоор Carrie Coon энэ нөгөө нэг Proxima Midnight тоглодог жүжигч дуу оруулдаг гэх юм да одоо бараг тоглодог гэхээс илүү. Тэгээ Finn Wolfhard энэ юуны хийдтэй бодоо болгож байна Stranger Things хэд те. Энэ тийм манай нөгөө нэг жоохон гэдэг нөгөө шүдгүү тэгээ нөгөө нэг манай өнгө тэрстэй хоёр л жоохон бага явж байгаа шүү. Нөгөө хэд бол бодоо болгож штэ те. Нөгөө гурав нь Millie Bobby Brown, Finn Wolfhard энэд юм лээ. Нөгөө манай алгуулдаг манай. Тэгээ энэ гурав бол бодоо болгож байна. Тэгээ хин ч гэсэн гоё байна. Манай David Harbour те. Тэгээ хинтэй ч юу ярих вэ те. Winona Ryder ч угаасаа мундаг хүн. За тэгээд 30 жилийн дараа үйл явдал нь явагдаж байгаа. Тэгээд энэ харах юм бол яг Paul Rudd нэлээд том дүр. Тэгээд энэ хиний Finn Wolfhard юм уу эсвэл энэ нөгөө бас нэг хүүхэд юм уу? Нэгнийх нь өвөө нөгөө нэг үндсэн кастинг те. Нэг эхний 2 дугаар анги. Тэрний нэгнийх нь хүүхэд юм шиг байлаа шүү дээ. Ач зэн юм шиг байлаа шүү дээ. Би тэгэж тэгээд ямар санагдав? Би бол энэ талаар бүртэй ямар ч мэдлэггүй. Тэр тусмаа юм санагдав. Гарсан ямар ч киног үзэж байгаагүй. Тэгээд сайн ойлгохгүй байна л да. Яг гоо нэг юм бууж ирж явах шиг байна те. Тэгээд одоо ингээд тэр хэд нуудаад ч юм ингээд байж байгаа. Тэгээд нэг яг сүнслэг юм уу эсвэл тийм Stranger Things дээр гардаг шиг нэг тийм одоо нэг сонирм нэг юм ингээд сая трейлер дээр гарсан ч нэг гар шиг юм урд ингээд тавьсан. Тийм одоо араат нь ч юм уу ямар нэг юм уу аль сүнс байхгүй юу? Сүнс комеди байхгүй юу? Тэгээ амар epic battle болж болдог. Ghostbusters юу юм бэ? Америкт бол ялч гээд бас сайн. Cultural бүр амар Halloween-аар хүүхдүүдтэй шууд Ghostbusters л тэгээд. Яг Stranger Things дээр Ghostbusters өөртөө уусаа хувирдсан шүү дээ. Санжин нөгөө нэг буй стай. Dimengo антер гэдэг. Demi хант хин мэн энэ тэр бүр яг Ghostbusters үндсэн дөрөв юу чинь бүдөрүүл болдог шүү дээ. Тийм тэр чи яг бүр ер нь Ghostbusters бүр амар тийм cultural том юм бэлээ. Тэгээд яалтч бид нарт бол үнэхээр яаж хүрхвтэй байхгүй байна л да тийм мэдгүй тийм юуг нь хараагүй. Тийм тэгээд юу юм бэлээ үндсэн каст эргэж ирж байгаа юм байлээ. Dan Aykroyd, Bill Murray, Sigourney Weaver энэ бүгд эргэж ирж байгаа юм байлээ. Үндсэн каст эргэж ирж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ бас тийм тийм энэ ч яг үндсэн каст байхгүй. Тэгээд трейлерээс сонирхолтой харагдсан тийм. Тийм ер нь бол тийм юу байгаагүй. Өдөртэй байгаагүй төрүүлсэн сонирхолтой гоё. Ажиглал харагдсан. Тэгэд бас сонирхолтой юм их юм бол одоо яг энэ одоо үндсэн хоёр ангийг нь хийсэн. Зохиолч найруулагч Ivan Reitman өөрөө продюсер ажиллаж байгаа. Тэгээд хүүн найруулж байгаа. Зохиолоор нь бичээд найруулж байгаа. Jason Reitman хүүн зохиолын бичээд найруулж байгаа. Тэгэхээр энэ бас айгу сонирхолтой. Баг. Тэгээд Jason Reitman гоё найруулагч. Одоо энэ хийж байгаа хүүн Juno хийсэн. Та хэд мэдэх бах те? Juno мэдхгүй юу? Ellen Page, Michael Cera нэг жирэмсэн болчдаг. Мэдгүй бүр 2000 оны best кино нэг штеп. Тийм. Juno үзээрэй. I'm disappointed гэж. Тэгээд Up in the Air гэх киногоо George Clooney-тэй бас айгүй мундаг кино. Тэгээд миний нөгөө нэг баян recommend хийгээд байдаг Charlize Theron тоглосон Young Adult гэдэг айгүй гоё кино байдаг. Энэ эднэрийг найруулсан. Тэгэхээр Jason Reitman найруулж байгаа би бол айгүй баяртай. Тэгээд угаасаа өөрөө сайн найруулагч. Дээрээс нь аав нь яг нөгөө нэг Ghostbusters-ийг хийсэн хүн болохоор энэ бүр яг ингээд айгүй гоё кино болсоо гэж байсан юм надад байгаа. 2000 он тэгэхээр Ellen Page жоохон охин байсан баг тийм. Тийм ч угаасаа харин нэг тинейжрүүд жирэмсэн болцдог байхгүй. Тэгээ яахаа мэдхгүй бүр бөө болж байгаа амар стори байхгүй нийтдээ. Нэгээс крашлт байсан. Манай чинь видео тоглоомор алдаг байсан шүү дээ. Дандаа дууралдаг.
Тэгээ Ellen Page чинь эн чинь 2007 он гарсан кино Juno. Тэгээ Ellen Page 17 8-тай л байсан мөх өөрөө. Тэгээ Michael Cera тэр хүүхдтэй болцсон байхгүй. Жирэмсэн тэгээ баган бөө фейлдтэй байхгүй. 16 талтай хоёр хүүхдтэй бол жирэмсэн болцсон хүүхдтэй жоо. Тэгтээ амар сайн кино. Тэгээ зүгээр нэг тийм хоосон комеди ерөөсөө биш. Best of list мистэд бол байнга явж байгаа. Juno бол мундаг кино. За. За жаараа. Тэгээд Ghostbusters бол ямар ч гэсэн 7 сард нээлттэй хийх юм байна. 7 сарын 10-нд гарах юм биш үү? За тэгээд дараагийн трейлер болохоор ерөөсөө одоо манай сонсогчид яг сонсож байгаа үед Netflix-д орсон байх ийм кино байгаа. Тэр нь бол Six Underground. Тэр нь болохоор Michael Bay ерөөсөө Netflix $150 сая өгөөд байж болох хамгийн Michael Bay киног хийгээд өгсөн. Тэгээ манай ерөөсөө байж болох хамгийн Michael Bay киноыг хинтээ Ryan Reynolds маркетинг дэр нь болоо. Тэгээ энэ бол ерөөсөө надаа байж болох perfect match байгаа байхгүй. Netflix угаасаа хязгааргүй мөнгөтэй, хязгааргүй өөртөө. Тэгээ хөнгөөтэй Michael Bay угаасаа өөрийнхөө Michael Bay-изм тулгачих юм бол гоё. Гоё тулгаараа гоё шүү дээ. Мундаг байхгүй Bad Boys те The Rock. Яг Transformers 2 нэг юм их ч юм уу, 2 биш үү, нэг юм их ч юм уу, эсвэл 3-ын зарим элемент те. Яг сайн Michael Bay-изм тэгэхээр сайн баг. Муу Bay-изм тэгэхээр бодоолгодог хог болцдог баг. Тэгээд сайн Bay-изм тэгээд дээрэс нь Ryan Reynolds. Одоо peak Ryan Reynolds шүү дээ манайс л те. Тийм болохоор энэ бол үнэн гоё харагдаж байна. Та ярьт ямар сайн гэж. Яг энэ бол яг хуу шин трейлерыг ярьж байгаа. Өмнө нь нэг трейлерыг бас ярьж байсан. Орцсон ялч Michael Bay-ийн киногуудыг мэдээдчихлээ. Тэсрэлт. Тэгээ тэр нь бүр яаж бүр амар эпик хэмжээнд байгаа байхгүй. Тэгээ Ryan Reynolds бас өөрөө ус гоё харагдчихэл тэрэн дээр. Ямарсан амар сонирхолтой кино байна. Тэгээ каст айгуу гоё. Нэг тийм эвтэйхэн гоё касттай. Супер одууд бол биш. Яг уу Ryan Reynolds-ийг стацалтай ойлгомжтой. Тэгээ одоо Melanie Laurent байна. За Францаар нь би унших гэж одоо нүтүр байгаад яг. Гэхдээ энэ Shoshana тоглолдог те. Inglourious Basterds дээр. Тэгээд хин Ben Hardy гэж амар гоё жүжигч юм. Энэ юун дээр сойдогсон. Bohemian Rhapsody дээр Roger Taylor-ын дүр тоглосон. Тэгээ Adrian Arjona гэдэг энэ жүжигч юм баа. Энэ юут гаралтай Мексик юу гаралтай Dominican баха андорог бол Puerto Rico Мексик гаралтай энэ Adrian Arjona гэдэг. Энэ Adrian Arjona сая Triple Frontier гэх кино тоглосон байхгүй нэ. Ben Affleck, Oscar Isaac, Pedro Pascal, Charlie Hunnam хин Garrett Hedlund тавтай нөгөө хайсттай амар кул кино байсан. Маш сайн кино байсан. Тэрэн дээр ганц эмэгтэй каст байдаг байхгүй юу? Ер нь бол үндсэн. Тэр нь Adrian Arjona байсан. Тэгэн чи яасан яг шударгалыг яасан хөөхөн бэ гэж би гуглцсан тэ шударгалыг. Бас дүр нь бол яг жижигхэн дүр учраас. Тэгээ харсан чинь юу юм бэ лээ? Аав нь Ricardo Arjona гэдэг бүр Гватемала гаралтай энэ латиндо бүр бурхан юм байлээ. Бүр латин ертөнцийн бурхдуудын нэг заяа 80 сая цомог момог зарж марсан. Бүх цагийн хамгийн агуу латин одоо уран бүтээлчдийн нийгмиг гэж явдаг бүр амар гараад юм байлаа. Тэгээ охин нь бас юм жүжигч Adrian Arjona гэдэг одоо 20 цаанаа мөрцөн. Ийм гоё касттай. Дайжгүй каст эвтэйхэн. Тийм амар супер бол биш. Dave Franco байгаа юм байна. James Franco гэдэг. Тий зүгээр ингээл. Амар гоё каст. Dave Franco. Тэгээд мэдээж айгүй гоё харагдаж байгаа. Та хэд ямар харагдсан? Corey Hawkins надад айгүй гоё харагдсан. Тэр нөө Dr. Dre тоглолдог. Одоо нөө өнгөтэй өстэй залуу. Сайн энэ дээр сахал махалтай амар кул байгаа шүү дээ. Надад айгүй гоё санагдсан. Corey Hawkins ер нь айгүй сайн жүжигч юм. Тэр Straight Outta Compton cast-аас хамгийн сайн явж байгаа нь ер нь бол. Тэгээд хинчин болохоор уул нь Jason Mitchell аюул сайн жүжигч юм байсан. Тэгтээ тэр нөө set meet-эн дээр бүх асуудал болоод киноноос цувралаасаа халагдаж малагдаад төрсөн дөө хин. Тийм шүү дээ. Тийм үү. Тэгээд ер нь бол жоохон асуудалтай болцсон. Dave Franco төрсөн дөө шүү дээ. Тийм байна. За Six Underground-ыг бол үзэн үстэй. Үзэн. Одоо ингээ маргааш хэдүүлэн хоноод бол одоо ингээ баг оролцлоо шүү дээ. Netflix тодохгүй бол нэг хэдэн цагаар орчихвол. Тэгээд үзэх сонирхолтой хангалттай байх та. Яг нэг тийм кино үзмээр санагцсан үед үзэндээ. Яг нэг ийм кино гэхдээ гоё байдаг те. Яг байж ингээ хольж үзэхэр гоё байдаг. Одоо яаж ч нөө Оскар шийсэн эхэлсэн нилээн Оскар кино үзэж шүү дээ хүнд кинонууд байна. Тэ яг мундаг гэхдээ янз бүрийн хүнд кинонууд гарч байна. Тэгээд тэр дунд нэг ийм цэвэр pure entertainment бас гоё. White House Down ч юм уу, Olympus Has Fallen ч юм уу. Тэр кинонууд амар сонирхолтой байсан. Энэ бол гэхдээ тэрнээс л фан авах байгаасай. Тэ. Ryan Reynolds зам ч фан байна л. За, Six Underground гэдэг
Ийм гоё кино байна. За тэгээд өнөөдрийн дугаараар бэлдсэн подкаст би одоо нойр яг нэг нойрч явахтай нойр өрөөгөө толгойд ажиллах болж байгаа мэдэгч шүү дээ. Трейлерөө дуусч байна. 4 цаг 24 минут болж шүү. For the record. Улаанбаатар таа. Тийм амраа айл хэдийн тасарсан байна. Төрхөнд дундуур нь сонсоо инээж минийгээдээс одоо бол тасарсан байна. За дараагийн мэдээлэл нь болохоор мэдээлэлд тийм цөөхөн мэдээлэл. Metal Gear Solid гэдэг тоглоом байдаг. Манай сонсогчдод бүр яг тоглож байсан яг фан хүмүүс байж магадгүй. Би бол жоохон багт PlayStation 1 дээр яг зүгээр тоглож үзчихсэнийг сандаг. Гэхдээ ингээд нэг амар тоглоод фан байгаад эсвэл тийм амар мэдчихсэн удаа яг үнийг хэлээд шударгал байхгүй. Бүх цагийн хамгийн шилдэг тоглоом одоо franchise бас тоглоомнууд гэж зөндөө яригддаг. Metal Gear Solid дандаа яригдчихэдэг. Тэгээ Sony дээр зөвхөн байдаг. Одоо PlayStation дээр байдаг. Ийм тоглоомууд. Тэгэд аюу сонирхолтой сая мэдээлэл гарлаа л да. Яасан бэ гэсэн чинь Jordan Vogt Roberts гэдэг найруулагч байдаг. Тэгээ нөгөө Kong Skull Island-ыг найруулсан. Би андургүй шүү. Тэгэд энэ найруулагч хийх гэж байгаа юм байна шүү дээ. Энэ юун дээр киног киног хийж байгаа юм байна. Тэгэд мань хүн яг киноны талаар олон мэдээлэл хуваалцаж боломжтой байсан ч болоосоо гэж бодож байна. Гэхдээ мэдээлэл өгөхөд дөнгөж сайхан одоо Sony студид бол цоошин screenplay-ийг одоо хүлээл гэж өгсөн. Тэгээ зохиолыг нь бол Derek Connolly гэж хүн зохиолыг бичсэн байна. Кино зохиолыг. Тэгээ шинэ зохиолыг бол одоо яг студид хөргөж өгсөн. Тэгээд цэвэр одоо Hideo Kojimагийн одоо тэр quirkтэй уур амьсгал мэдрэмж тэгээд цэвэр одоо тэр юуны одоо military surrealism одоо яасан үнэрцэн ийм зохиол бол болсон байгаа. Тэгээд удахгүй нэг одоо жүжигчэнтэй уулзна гэж бодож байгаа гэж байна. Бас нэг жүжигчин тодорхойж уулзна гэдэг бол одоо ярьцлаа юм шиг байна л да. Тэгээд энэ киног хийцгээе гэсэн юм твит бол хийсэн байна. Ямар ч байсан. Metal Gear ялч тоглож ирсэг болох нь мэдэхгүй. Тийм. Хэрвээ жүжигчин Joe Manganiello байхаар. Joe Manganiello ч юм эсвэл хим юм байл гоё харагдсан шүү. Тэр Solid Snake гэдэг шүү дээ дөрвийн нэрээ. Тэрний бас мэдээд байгаа юм. Mads Mikkelsen ч жинхэнэ зөв юм. Ястай жинхэнэ зөв юм. Тэгээд тийм амьдрал үдцсэн юм үдцсэн цэрэг ч юм уу spy ч юм уу military хүн байх царайтай шүү дээ. Mads Mikkelsen нэгнүүдэд тавилж. Тийм ингээд нэг сөрөм мөрөвтэй тий. Бас тэгвэл гоё харагдах гэж бодож байна. Сонсогч дундаас харин илүү сайн мэддэг хүмүүс бол гоё сэтгэлээ болцороо тий. Хин байвал гоё бай тий. Бас илүү мэддэг хүмүүс. Тэгвэл бас бидэд яг үнийг хэлэхэд тийм амар сайн мэдхгүй учраас Үүндээ ингэсэн зураг байна. Тийм биш тий зураг нь биш. Nice. Metal Gear-ыг тоглох гэж оролцсон юм аярусаа ойлгоогүй тэгээ амар хэцүү хүнд санагдсан. Тэгэд энэ Jordan Vogt Roberts гэж аягүй сонирхолтой гоё найруулагч нь Kong Skull Island-ыг хийсэн. Тэгсэн энэ Kings of Summer-ыг хийсэн. Шаал хоёр өөр кино хийсэн. Тэгээ одоо Metal Gear Solid дээр орж болохоор аягүй сонирхолтой байгаа. Тэгээд Oscar Isaac бол ямар ч байсан өөрөө тоглоё энэ гэж ярьсан юм байна. Тэгээ сонирхол бол байгаа гэж ярьсан юм байна. Тэгээд ямар ч байсан PG-13 бол болох байгаа гэж байна. Тэгээд дээрс нь гэх юм бол Hideo Kojima бол гүйцэтгэх продюсер оролцоотой явж байгаа юм байна. Ийм мэдээлэл бол байгаа юм биш үү. Тэгээд яг өөрөө продюсерээр оролцох болохгүй л таа. Тийм өөрийнх нь бас гэрийг босгосон зурлал. Тийм шүү дээ. Тэгээд хэн болохоор Jordan Vogt Roberts-ын найруулагч нь өөрөө болохоор юу гэж байгаа юм бэ? R-rated хийхийг хүсэж байгаа гэж байна. Өөрөө болов. Гэхдээ студент ч юм уу ер нь бол бас боломжгүй байх магадлал өндөр. Айгу олон талаасаа. Гэхдээ найруулагч нь өөрөө бол тийм бол хүсэлтэй байгаа гэсэн яриа бол байгаа юм. Би энэ юуныхын талаар зохиолчийн талаар мэдээлэл харах гэсэн чинь жоохон удах гад байдаг. Тэгээд болчлоо. Ямар ч үсэн Derek гэж үтэй. Тийм зохиолч ажиллаж байгаа юм байна. За тэгээд саяны 7 хоногт нэг төдөр гарсан хамгийн том мэдээлэл юу байсан бэ гэхээр Golden Globe-ийн алтан мөрзөг шагналын гаргалзуулгын бүх номинац зарлагдсан байгаа. За энийг тэгээд хэдүүлээ ерөөхдөө дэлгэрэнгүй ярина гэдээ ярьсан байгаа. Тэгээд дэлгэрэнгүй гэдэг нь яг номинац болгон дээр нь яриа явчих. За тэгээд хамгийн томоос нь эхлэе шууд. Best Motion Picture Drama. За Best Motion Picture Drama бол хамгийн том гэж ерөөхдөө яригддаг шагнал нь 1917 сайн мэнд шин. Мартин Скорсезегийн The Irishman, Todd Phillips-ийн Joker, Noah Baumbach's Marriage Story. За тэгээд би андууруг бол Paolo Sorrentino-гийн Two Popes баг тийм. Paolo Sorrentino илүү арай өөр хүн, арай Paolo Sorrentino биш юм лөө. Two Popes үү? Тийм. Арай биш баг тийм. Тэгээ нөгөө хин Anthony Hopkins тэгээ нөгөө High Sparrow
Энэ жүжигчний нэрийг мартцсан. Тэгээд High Sparrow. кино цогоос High Sparrow. Фернандо Мереш гэж Бразил уран бүтээлч найруулсан юм биш үү? Тийм. Антони Хопкинс, Джонатан Прайс ахгүй юу? Тийм. Джонатан Прайс. Тийм. Энэ хоёр тоглож байгаа. Тийм энэ бол амьдрал дээр байдаг хоёр папын төр тоглож байгаа юм байна шүү. Netflix дээр 12 сарын 20-нд орох юм байна. Энэ кино. Тэгэхээр Netflix Best Picture нэр дэвсэн киног юугаар үзэх боломжтой болно шүү. Netflix дээр үзэх боломжтой болно. За тэгээ одоо ингээ харах юм бол Golden Globe-ийн Best Picture нэр дэвсэн киноноос одоо бараг 27 хоногийн дараа 7 хоногийн дараа гэх юм ганцхан киног л үзээг байх боломжтой юм шүү. 1917. Тийм үү? Irishman Netflix, Marriage Story Netflix, Two Popes Netflix. Тэгээ Joker театрт гарсан. Тэгэхээр ч одоо ингээд 1917 л үлдэх нь шүү дээ. За тэгээд Best Motion Picture Musical Comedy. За энэ Motion Picture драмагаас юу гэж бодож байна ер нь? Хоёр киног нь бол үзсэн байгаа тийм. Irishman, Joker-ыг. Тэгээд Marriage Story-гаар үзээгүй байгаа тийм. Үзээгүй. Тийм. Энд чинь юу гэж бодож байна? Ямар хандлага байна? Ямар кино аваасаа гэж бодож байна? Ямар нэг бодлоо. Лист нь өөр 3 кино даа юм уу? 5. Эндээс үү? Гоо одоо сайн шилж мэдэхгүй юм да. Одоо байгаа Hyper бол ялч Marriage Story яваад байна шүү. Тэгээ одоо байгаа Hyper бол Marriage Story, Irishman 2 айгүй өвчтэй. 1917 бас ямар байх юм бэ? 1917 нөө юу жоохон дутгах байх гэж хараад байна. Агуулгаар нэлээд дутгах байна. Зохиол дүрийн дүр гэдэг талаас чинь амар тийм cinematic experience epic кино гэхдээ дүр мөр дээр бас суурилсан биш. Тийм плот ч юм уу те. Юу яаж магадгүй л бах. Irishman. Тэгээ Irishman харин нэлээд. Marriage Story, Irishman 2 л илүү жоохон хүчтэй. Ханддаг тийм. Joker авчвал бас сонирхолтой тийм. Сонирхол. За мөн Best Motion Picture Musical or Comedy. За энэ дээр Dolomite is My Name гэдэг хин тогсон кино. Eddie Murphy-гийн comeback гэж яриад байгаа. Тэгээ Jojo Rabbit энэ Taika Waititi-гийн кино гарахгүй байна. За тэгээд Knives Out. Yes. Knives Out айгуу гоё байна. Тэгээ Once Upon a Time in Hollywood. Тэгээд Rocketman энийг харахад л айгуу. Тэгээд одоо ингээ харсан чинь 3 киног нь үзсэн байгаа юм байна. Тэгээ нөгөө хоёрын нэгийг үзэх боломжтой болсон байгаа. Dolomite is My Name нөгөө Blu-ray гарсан байсан. Би андуураагүй бол Netflix-д орсон байсан гэдэг чинь. Тэгээ Jojo Rabbit-аас уснаа л үзэх боломжтой болсон. Тэгээ James үзсэн кино дундаас ер нь аль нь гоё. Тэгвэл Knives Out-ыг аваасаа гэж бодож байна. Би Knives Out, Once Upon a Time in Hollywood одоо үзсэн хоёр нь л юм чинь. Энэ хоёроос аль нэг ямаагүй. Надад бол Taika Waititi авал гоё. Зөв үзээгүй шүү. Jojo Rabbit үзээгүй. Taika Waititi зүгээр Golden Globe авч ийн гэдэг нь гоё. Тэгээд яг кино талаас Knives Out авал аюу их баярлна. Яг бүр яг кино гэдэг утгаараа том шагнал авал аюу гоё. Маш сайн уран бүтээл учраас Once Upon a Time in Hollywood явна гэж бодохгүй байна. Once Upon a Time in Hollywood. Тэгээд Rocketman авах юм бол яг одоо аваасаа авал амар баярлсан Rocketman. Бүр үнэхээр гоё байсан Rocketman. Тэгээд тийм. Ер нь бол Knives Out, Jojo Rabbit, Rocketman 3 авахд бол аль нэг нь хадвал баяртай л байна. За гол дүрийн эмэгтэйдэр бол Cynthia Erivo, Harriet Tubman-ы дүрээр, за Scarlett Johansson Marriage Story, Saoirse Ronan Little Woman, Charlize Theron Bombshell, Renée Zellweger Judy. За энэ дэр нэг юм сэдв байгаа. Сая Little Woman аюугүй хэрэгцсэн уулна. Тэгээ яригдж явжсэн ерөөсө том шагналууд дээр нэр дэвшээгүй. Best Director ч юм уу, Best Picture ч юм уу ерөөсөй байхгүй. Greta Gerwig нэр дэвшээгүй, кино нэр дэвшээгүй. Тэгээ ерөн Saoirse Ronan ганцаараа баг энэ киноноос номинашнтэй цаашаа явах юм шиг байна лээ. Тэгэд энэ жил бас нэг ийм асуудал яригдсан л да. Golden Globe дээр нэг ч эмэгтэй найруулагч нэр дэвшээгүй гэд. Тэр ямар асуудал яг нэгдүгээрт хүмүүс зүгээр ингээд эмэгтэй хүн байх ёстой юм шиг энтергээ хүлээд аваад тэгээд байхгүй. Тийм биш байхгүй хамгийн гол нь. Ягаад тийм биш вэ гэхээр энэ жил маш олон мундаг кино найруулсан. Мундаг эмэгтэй уран бүтээлчд байгаа байхгүй. Одоо Little Women, Greta Gerwig байна те. The Farewell, Lulu Wang байна те. Ингээд одоо өөр дахиад хэд кинонууд байгаа. Би яг одоо марчаад байна. Тэгээд тийм байхад ингээ одоо нэр дэвшүүлээгүй байгаа нь бас сонирн байгаад байна гэсэн яриа байгаад байгаа байхгүй. Тэс эмэгтэй хүн байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Сайн кино хийсэн эмэгтэй хүн байхад яг тэр нэрийг нэрдэшгүй юм байл гэдэг шиг. За анчнаас тутаж үжигчин хин байна. Хин аавна гэж бодож байна. Аваасаа гэж бодож байна. Charlize Theron амар өсөж том шиг лээ. Тийм. Тэгээд аваасаа гэж бас бодож байна. Marriage Story Scarlett Johansson яг ямар өснээ сайн мэдэхгүй. Marriage Story үзэх боломжтой болсон байгаа.
Сэрсэрон бол гэхдээ угаасаа амар юм билээ. Сэшрон угаасаа мундаг л дээ. Зүгээр яг иймэрхүү юугаараа дагнаад явцсан бүр Яг юм эксперт болсон юм билээ. тийм мундаг жүжиглэлтээр. Тийм. Санал болгоход Сэшроны одоо чинь Brooklyn Lady Bird энтриг бол хүмүүс мэддэг болсон шүү дээ. Би санал гэх болгоё. Byzantium гэдэг кино үзээрэй. Айгуу сонирхолтой кино. Хэдэн зуун настай вампир ээж хоёр охины тухай кино гардаг. Тэгээд Byzantium хин мань хүн охиныхон төр тоглолдог. Айгуу сонирхолтой кино. Тийм амар мундаг одоо юу гэдэг masterpiece энэ төрөл биш л дээ. Гэтэ айгуу сонирхолтой кино Byzantium гэдэг үзээрэй гэж зөвлөе. Үзээд харамсахгүй баг. За гол төр ихтэй дээр драма дээр болохоор Ford V Ferrari кино, Christian Bale, Antonio Banderas, Ben and Glory, Adam Driver, Marriage Story, Joaquin Phoenix, Joker, Jonathan Pryce, The Two Popes. За энэ дээрс манай Темка ярьж Adam Driver бол үнэхээр амар байна гэсэн Marriage Story дээр. Joaquin Phoenix бол нэр дэвших хэмжээнд байсан. Антонио Бандерас бас нэлээд яригдчихлээ тий. Тийм, Pedro Almodovar найруулагчийн кинонд тавьсан. Тэгэд энэ нэлээд хүнд кино юм байлаа. Хүнд гэдэг нь одоо яг өөртөө холбоотой цаашаа зүгээр ийм байлаа. Pedro Almodovar ч одоо 80 60 гарч бардал төрж байгаа байх би буруу бодог. Тэгээд хин чин Antonio Banderas ч өөрөө бараг 60 мөрж байгаа шүү дээ. 60 арай гарчаагүй бол бараг гарцсан ч байна да. Тэгэнгүүт чинь энэ хэдийн карьерийн хувьд амьдралыг бас нэг тийм үед очиж байгаа шүү дээ. Хөгширж гинэ гэсэн мэдээж итгэж зүг байж байгаа бодол байгаа тий. Карьерээ эргэж харж байгаа. Тэгээд тэгсэн чинь энэ Pedro Almodovar-ын кино болохоор Ben and Glory яг тийм хүний тухай юм билээ кино. Filmmaker хүн. Жүжигчин билүү кино найруулагч юм билүү тухай юм билээ. Тэгээд ямар ч сан залуудаа одоо бодоолгож явсан. Тэгээд ингээ хөгширж байгаа, карьерийн дууссан, тэгээд тоогоо бэлдсэн, тэгээд хинч биш бараг болцсон. Тэгээд хувийн амьдрал ч гэсэн бас карьер ч гэсэн талаас ингээд одоо хөгширж байгаа. Тэгээд тэр залуу нас хөгшин ингээд 70 80 гэдэгтэй биш залуу нас дуусах гэдэг бас нэг өөр шүү дээ 60 нас чинь. Тэгээд тийм өнцгтэй юм шиг байлээ. Би буруу ойлгоогүй бол. Тэгээд тийм үедээ явж байгаа хүмүүс хийсэн кино өөртөө одоо тэрийгэ тийм дүрээр гаргана гэдэг бол бас нэлээд дотроос нь л гүнзгий гарсан байх гэж би бодоод байна л да энэ кино. Жүжиглэлт тэгэхээр мундаг байх юм жис. Аргал ер нь Irishman бас тийм байсан шүү дээ. Ер нь бүр карьер дуусж байгаа те нэлээд хөгширж байгаа амьдрал дуусж байна да. Mortality гэдэг зүйл те мөнх бус гэсэн айдыг маш их хүндсэн кино байсан шүү дээ Irishman бол. Тэгэхээр тэгэн шиг зүйлэн дээрс бас зарцсан байх гэж бодож. За эмэгтэй musical comedy гол дүр дээр Aquafina нэр дэвшсэн байсан. Би зүгээр Aquafina байгаад л амар баяртай. Нэр дэвшсэн. Би өвзөг байгаа Bravely. Тэгээ драма жүжиглэлт хийсэн бол айгу мундаг байна гэсэн. Тэгээд Kate Blanchett, Virginia Bernadette, Ana de Armas, Nice Alternatives. Энэс айгу гайтай. Тэгээ Benny Feldstein, Booksmarter, Olivia Wilde жүжигчнэ. Одоо найруулагч гэж ярьж болно. Анхны кино найруулсан. Dead Late Night, Emma Thompson. За ийм бол байна. За үргэлжлүүлээ шүү яриа авчих. Та хоёр өөрсдөө нэг кино ток гэдэг шиг орж ирэхээр гой поинтууд шүү хэлээ авчи. Би энэ дээр яриа авчи. За musical comedy-гийн гол дүрээр Daniel Craig нэр дэвсэн. Энэ дээр happy байгаа шүү дээ. Гоё байсан те. За тэр Roman Griffin Davis гэж нэг хүүхэд гол дүрийн хүүхэд Jojo Rabbit нэр дэвсэн. Энэ барны нэг түүх мөхөдөө нэг байлгүй дээ. Ийм жоох хүүхэд нэр дэвсэн те. Рекордуудын нэг байлгүй. Тэгээд DiCaprio Once Upon a Time in Hollywood. Энэ дээр DiCaprio байсан даа. Сайн гэсэн шүү дээ. Яг юу яг ингээд хоёр дахь үзэхлээр Brad Pitt илүү өснө амар мэдэгдчихлээ. Brad Pitt ч ихтэй одоо гол дүр гэж явахгүй шүү дээ. Туслах дүр тийм. Brad Pitt-ийн одоо тэр бол үнэхээр илүү өснө мэдэгдчихлээ. Гэхдээ DiCaprio кинон дотор кинон тоглож байгаа юм шүү дээ. Тийм. Тэгээд одоо тэр амар тэр бүтлгүү ингээд карьер алдчих гээд байгаа, нурчих гээд байгаа. Тэгээд нэг ганцхан боломж байгаа тэр үг ингэж гараад ирж байгаа амар байлаа. Ер нь яг дахиад үзсэн илүү гоё санагдсан. Jojo Rabbit тэр энэ жоох яг ямар хэсэг вэ? Гэхдээ яг энэ дундаас ингээ хараад таваад DiCaprio арай жоох сулн юм шиг харагдал. Taron Egerton тэгээд Rocketman тэгээд Eddie Murphy Dolomite is my name. Taron Egerton бол айгүй гоё байсан. Та Taron Egerton дургу те. Дургу бол биш яг гоё. Би бол амар фэн амар дуртай. Анх Exegel нөгөө Kingsman-аас харснаас хойш бүр айгүй гоё жүжигч. Айгүй Testament of Youth дээрээс харсан. Тийм тэгээ хэрвээ Rami Malek энтерхатай тэгээ Rhapsody-гаар авах ёстой гэж үзэж байгаа бол Taron Egerton бол тэр байтах байхаа. За шилдэг найруулагч
Bong Joon-ho Parasite. Sam Mendes Angelo Todd Phillips Joker, Martin Scorsese The Irishman, Quentin Tarantino Once Upon a Time in Hollywood. За энэ дэр үгж чинь. За энэ дэр бол би ялч Irishman-ыг авчихсан гэж бодчих. Авчаа сайч одоо юу ах вэ? Энэ дээр ихтэй ер нь Бонжухо эвгүй баха. Энэ дээр бол одоо хамгийн их яригдчих хамгийн их амар юутай байгаа нь л Golden Globe дээр арай үүрät юм аа. Харин яа гэм бол одоо яахан бол таа мэдхгүй. Бонжо сайн байлаа гэд Аз байвал жоохон юу аа гэхлээр ч жоохон тийм сте гэж. Бонжон энэ дээр ер нь зүгээр жоохон popular хүн. Би бол бараг Тарантино ч юм уу Scorsese төгчих байх гэж бодод. Сайн бидээс бол авахгүй бах. Ер нь бол Joker бол угаасаа Бонжон авахгүй бах. Тэгээд Todd Phillips-аар да яадаг юм байгаа. авч сонирхол энэ. Тийм бас сонирхолтой. Би бол ямар ч Бонжон сайн мэдээсээр авахгүй бах л гэж бодоод байна шүү дээ. Яа гэм. За screenplay зохиол бол No Baumbach Marriage Story-гоор Бонжон Jim Wong Han гэж хүн хоёр бол Parasite-аар Anthony McCartan Two Popes Quentin Tarantino Once Upon a Time in Hollywood Steve Zahn The Irishman Steve Zahn бас мундаг. Steve Zahn бол өстой Irishman-ийн зохиол бол амар шүү дээ. Гой screenplay бол мундаг. Steve Zahn марг Steve Zahn гэж байна. Once Upon a Time in Hollywood-ийн screenplay тийм амар байсан юм. Надад бол ерөөсөө highlight хийхээр санагдаагүй шүү дээ. Screenplay. Ер нь л ямар ч үсэн Тарантиногийн weak screenplay үдэл нэг. Тэг карьерийн бодод бол. За тэгээд foreign language дээр болохоор The Farewell, Les Miserables, Pain and Glory, Parasite, Portrait of a Lady on Fire кинонууд байгаа юм байна. Animation дээр болохоор Frozen 2, How to Train Your Dragon 3 буюу The Hidden World. The Lion King. Энэ бүр албаар тойлж байгаа юм шиг. Тэгээ Missing Link like study. Тэгээ Toy Story дээр. Foreign дээр бол Parasite гэж магадгүй байна. За Foreign дээр ер нь Parasite бараг бүгдийн түүц юм шүү. Тэг ер нь түүгээд эхэлсэн байгаа шүү. Тийм. Тэг Best Picture өгөхгүй бол ялчвал Foreign дээр бол Parasite гэж магадгүй байх гэж бодчих. Animated The Lion King явах. Nice. The Lion King animated мөн биз дээ. Тэгээд энэ дээр Toy Story Missing Link 2-ын хооронд How to Train Your Dragon 3-ын хооронд л үзүүлээд байна. Missing Link тэгээд авахгүй Laika Kubo-гоор аваагүй юм чи энийгээр авахгүй л дээ. Laika-г амар харамсалтай тийм. Сайн киног л дампуурал хэлэх тийм. Тэгэл тэгсэн мөл хийгээ тэгээд. Үнэхээр яг тэр Nike мөнгө шүү дээ. Nike мөнгөөр л явж штэ. Үгүй л ахaltaа яг бостор тийм л гоё байсан. Гэтэ How to Train Your Dragon авчихсан. How to Train Your Dragon гоёс. Тэгээд дараагийн жижиг юмуд болохоор Score, Little Women, Joker, Marriage Story 1914 scorer байгаа юм байна. Оригинал дуу гэсэн чи Cats-ийн дуу байна, Rocketman, Frozen 2, The Lion King, тэгээд Harriet-ийн дуунууд байгаа юм байна. За, туслах эмэгтэйгээр Kathy Bates, Annette Bening байна, Laura Dern байна, Margot Robbie Bombshell-ээр. За, тэгээд Jennifer Lopez хасларсан. За энэ бол ерөөсөө бүр шууд кино нээлттэй хийснээс хойш хамгийн том яриа тэр байсан. Jennifer Lopez үнэхээр Oscar push хийх юм биш үү? Тэгээ үнэхээр мундаг. Энэ бол Jennifer Lopez-ийн карьерийн хамгийн мундаг жүжиглэлт байсан. Тэгээ зүгээр карьерийнх нь гэлтгүй үнэхээр энэ жилийн хамгийн одоо мундаг туслах эмэгтэй одоо жүжиглэлтүүдийн нэг байсан гэж бол яриа шууд гараад эхэлсэн байсан. Тэгээ одоо хүртэл яригдсаар байна. Тэгээ одоо энэ award-ууд бас нэр дэвшүүлээд эхэлчихлээ байна үнийг. Тэгэхээр энэ бол нэлээд бодит байх магадлал өндөр байх нь гэж харж байна. Тэгээд бас Jennifer Lopez Award season-ийг түүжүүлээс гоё юм те. Жүжигчний одоо жүжигчний хуваараа мундаг дуучин уран бүтээлч хүн. За, эрэгтэй туслах нь Tom Hanks. Би нэг ямар гайхсан шүү дээ. Mr. Rogers-ийн тухай шүү дээ. Beautiful Day in the Neighborhood гэдэг постэр мостер дээр мань хүн баа шүү дээ. Тэр туслах дүрээр нь дэвшийлсэн шүү дээ. Сайг дээр бас туслахаар байл шүү дээ. Би ойлгоогүй шүү дээ. Гол киноных нь тухай гол хүн туслах дүр юм бэлгдэг киноных. Би үзег болоо мэдгүй яг гайх. Постэр дээр нэг байхгүй болно. Тэгээ Anthony Hopkins The Two Popes, Al Pacino Irishman, Joe Pesci Irishman. Гурван хүнд гараад те. Тэгээд Brad Pitt Once Upon a Time in Hollywood. Яа энэ таван нийт орнэр дэвшээ сарлаа. Tom Hanks, Anthony Hopkins, Al Pacino, Joe Pesci, Brad Pitt. Энэ зүгээр амар тийм хэцүү ажил байна те. Тийм атман 5 хүн биш тийм ч та. Энэ нэг юу гэдэг дүүлээ нөө үхлийн зоомоо гэдэг шиг юм байна. Үхлийн зоом.
Амар. Гэтэ энэ дэр Brad Pitt бол авах хэрэгтэй бахөө. Тэгээ Joe Pesci амар. айгуу зөв юм байсан. Аль Пачиноч юм. Тийм айгуу зөв юм байсан шүү дээ. Алфцэн яг хамаагүй баг гарсан л та. Тийм гарч явахдаа зөв юм байсан шүү дээ. Тийм. Тони хоёр тэгээ сайн л байсан билгүй тийм. Тийм мэдээж юм бол байгааг баг. Энэ бол амар энэ өстө чинээсээ хэлдэг амар гоё өхлийн зам байна энэ бол. Joy Pesci дахиад Golden Globe авч илүү. Тэр нь мөн юугаар Goodfellas-аар авчаал гэж бодвол тэрүүгээр бүгдийн түүгээ. За манай хүн дахиад өгчүүл тэгэл. За баярлалаа гэж буцаа сууж байгаа. Очихгүй байлгүй баг. Brad Pitt бол үнэхээр гоё байсан. Үнэхээр cool байсан. За одоо нөгөө нэг юу руу орно? Телевизэн цувралаа орж байгаа. Best Television Series Drama энэ дээр Big Little Lies, The Crown, Killing Eve, The Morning Show энэ нөгөө Apple TV Plus-ийн анхны nomination Apple TV Plus шууд гарч ирээд nomination авчлаа сарын дараа. Тэгээд Succession энэ дээр хамгийн том яригдсан мэдээж юу байхгүй байна гэдэг бол том асуудал болсон. The Handmaid's Tale тэгээд нөгөө юуэр Game of Thrones-аар байхгүй байна гэдэг бас их яригдсан. Тэгээд Game of Thrones заавал нөгөө төгсгөл нь writing асуудалтай байсан дэвч чинь айгүй олон талаас нь харж байгаа шүү дээ. Тэгээд production хийцтэй жүжиглэлт Game of Thrones бол writing-аас бус бүх юм амар байсан шүү дээ. Season 8 бол тэ. Тэгэхээр бас байх хэрэгтэй байсан болов. Тэгтээ яг алидийн олон жил байгаад авцсан л та. Crown Killing Eve хоёр нь байнг авч байгаа тийм. Тийм үнэхээр мундаг гэсэн энэ дандаа ингээл хөтөлцөл хамт авч байгаа. Энд тэгээд айгүй их юм сонссон л зурлууд байна. За, эмэгтэй драма жүжигчин гол дүрийн. Ерөнхийдөө үзсэн бага уучраас гэсээс яриа авчих гэж бодож байна. Jennifer Aniston The Morning Show-оор орж ирсэн. Reese Witherspoon бас Morning Show-оор. Тэгээ Olivia Colman The Crown, Jodie Comer Killing Eve, тэгээ Nicole Kidman Big Little Lies. Энд дэр нэг юм анзаарах юм бол одоо ингээд 10 жилийн өмнө ингээд таад хараарай заяа. Манай сонсогчд ч гэсэн таа ч гэсэн. За 2009 он тий. 9 оны Golden Globe за Emmy тий телевизийн зурлаг гэдэг утгаараа яг жүжигчдийг хараарай. Тэгэх юм бол арай өөр хүмүүс байгаа. Тэгээ одоо ингээд ийм A-list киноны супер селебритинууд биш. Яг мундаг жүжигчд мэдээд байгаа нь ойлгомжтой. Гэхдээ ТV жүжигчд. Тэгэхэд одоо ингээд харахад Jennifer Aniston. За Jennifer Aniston угаасаа ТV байсан буруу юм байна. Дуртана. Nicole Kidman тий Reese Witherspoon энэ төр явж байгаа. Тэгээ эдгээр чинь ингээд ТV рүү ордог болцсон. Reese Witherspoon ч одоо тэр Big Little Lies дээр хүртэл байгаа шүү дээ. Тийм гэдэг. Эми адамсаас нэг хэсэг телевизээр гараад. Тийм шүү дээ. Одоо тэр нөгөө нэг Sharp Objects гээ бас явлаа шүү дээ. Ер нь бол одоо баг ТV тоглоог мундаг жүжигчин ховор болж байна. ТV кино хийгээгүй, ТV зураг хийгээгүй мундаг уран бүтээлч цөөхөн болж эхэлж штэ. Тэгэхээр ТV-ийн голден эйж дээр явж байгаа нь сайхан байна. За, гол дүр эрттэй жүжигчин Brian Cox Succession, Kit Harington Game of Thrones, Rami Malek Mr. Robot, Tobias Menzies The Crown, Billy Porter The Pose. Kit Harington Game of Thrones явж ганцхан номинашн байгаа энэ жил Golden Globe дээр. Game of Thrones. Тэр нь очиж Kit Harington Emilia Clarke ямар амар байсан те. Тэр ганцхан тэр нөө Bells гэдэг эпизод дээр ямар мундаг байлаа те. Тэгээд хин ямар гоё байлаа. Манай Brian те айгуу мундаг байсан шүү дээ. Тэгэхэд тэгээ очиж энэ Kit Harington сүүлийн сезон дээр яах тэл шүү дээ те. Тийм нэс жоохон сайн. Тэгээ манай Jamie бас гоё байсан. Тий. Тэгэхэд ч одоо Nikolai Coster-Waldau те. Тэгээд Rami Malek season 4 дээр нь хэр байгаа юм бол доо Mr. Robot би одоо үзэхгүй болох. Эхний 2 season-ыг л үзсэн. За comedy musical цувралаар Barry, Fleabag, Kominsky Method, Marvelous Mrs. Maisel, The Politician гэсэн цувралууд байсан биш үү. За юм дээр бол за ер нь мэдхээр юмнуудтай юм нэгэн дараа нь ер нь яриа гэж бодож байна. За дараагийнх нь жүжигчдийг нь алгасаад шилдэг телевизийн кино эсвэл телевизийн богино хэмжээний цуврал гэсэн төрөл дээр Catch 22, Chernobyl, Unbelievable, The Loudest Voice тэгээ Fosse Verdon гэсэн цувралууд нэрдэвсэн байна шүү. Энэ Unbelievable нэлээд мундаг гэж сонссон, Toni Collette тоглосон үзээрээ тэгээд Chernobyl бол мэдээж мундаг. Зөндөө ярьсан, зөндөө үзцгээсэн. За тэгээд энэ цаашаа явах юм бол нэлээд олон төрлүүд бас байгаа. Тэгээ бүгдээр ингэ бас яриад яах вэ гэж бодож байна. Тэр тус яриад авсан ингэ зунгаарлах гэдэг юм л та. Йоо, original score тэр манай хэлдвэр өгч авчаасаа. Тийм бас тэгвэл гоё тий. Тэгээд амар happy байх гэдэг. Тэгээд туслах хэрэгтэй дээр одоо жишээ нь Stellan Skarsgård нэвтэрсэн байгаа юм байна. Nice. Бас хүнд ах хэвээр. Тэгээд хүнд бас тэгээд одоо Emily Watson одоо Luna Homik гэдэг дүрээрээ бас Chernobyl-аас нэвтэрсэн байна тий. Jared Harris мэдээж нэрдэвчсэн байгаа. Ер нь Chernobyl бол нэлээд representation сайтай байгаа гэсэн энэ жилийн Golden Globe дээр. За тэгээ Golden Globe-ийн хувьд бол иймэрхүү байна. Ер нь Golden Globe тэгээд яг уу
айгүй нөгөө нэг юу гэдгээр одоо энэ award season-ы хамгийн ихний нөгөө нэг юу гэж явдаг. Televised show зургатаар гардаг ивент болгож гаргадаг нь утгаараа бол яг ач холбогдол өндөртэй. 1 сарын 5-нд болно одоо. Түүнээс биш яг чухал гэдэг утгаараа бол уулна биш байхгүй. Тэгээ Critics' Choice Awards тэгээд Directors Guild, Producers Guild, Writers Guild, Screen Actors Guild тэднэр нь ер нь бол илүү жоохон чухал тий яг чухлын хувьд бол. Гэхдээ Golden Globe бол илүү entertaining, илүү том байдаг. Тэрээс Ricky Gervais хөтлж байгаа. Тийм жил тий. Yes. Бодоо болгох. Өнөөж одоо тэгэл чичлэл явж штэ хинээс. Тийм шууд хуруу заагаал яваад байгаа. Чи тэгсэн чи ингэсэн чи өстэй хогийн гар гэл. Steve Carell болоо. Тийм ямар ч байсан Steve Carell мэдгүй. Ямар ч тийм Cecil B. DeMille гэж юу байдаг? Шагнал байдаг Golden Globe-ийн. Энэ болохоор ер нь карьерийг нь үнэлсэн ийм шагнал бол байдаг. Ер нь бол тэгээ Cecil B. DeMille Award-ыг энэ жил хин Tom Hanks төгж байгаа юм байна. Карьерийг нь ерөөдөө Lifetime Achievement Award лахгүй. Одоо нэг хүндэт Оскар гэж байдаг шиг. Тийм манайгаар ардын жүжигчин лахгүй. Тэгээд Хөдөлмөрийн Баатар ч юм. Ардын жүжигчин гэсэн тийм. Тийм л юм байл. Тэгээ өнгөрсөн жил бол Jeff Bridges төгсөн, тэрний өнгөрсөн жил Oprah, тэгээд Meryl Streep, Denzel Washington, George Clooney, Woody Allen, Jodie Foster гэдээ явсан. Morgan Freeman гэдэг. Тэгээ энэ жил бол Tom Hanks одоо хүрч байгаа байна. Энэ шагналыг. Тэгэхээр айгуу гой нөгөө нэг танилцуулга явдаг шүү дээ. Карьерийн танилцуулга явах бах. Тэгээд айгуу гой нэг хүн презент хийдэг. Яг нэг тийм мундаг уран бүтээлч гарч ирээд яг карьерийг нь ярьж гой презент хийдэг. Тэр нь бас мундаг хүн презент хийгүүл гэдэг мэдээж Tom Hanks юм чинь. Тэр бас гоё байна. Тэгээд тэрнээсээ гадна бусад юм болоод ирэхээр юу бол Golden Globe бол зүгээр сайхан уудаг ивент гэж байна шүү дээ. Ерөөсөө нөхдүүд бол сайхан celebrity-ний цуглаа сайхан уудаг гэж байна шүү дээ. Тэгээ нөгөө Amy Schumer хин хоёр чам Amy Schumer биш ээ. Tina Fey Amy Schumer те. Биш Amy Schumer. Amy хин блэ? Тэр хоёр чинь хөтлөхтөө сайхан яасан шүү дээ. Согтуу хөтлж мэтлээ бодоо олгосон сайхан. Инээлдэж чанаа. Тэгээ одоо Ricky Gervais хөтлөж байгаа. Согтуу хөтлж шүү дээ. Тийм ер нь согтуу. Согтуу нэг шиг юм давж хөтлж. Тийм ер нь коктейл ууж байгаа л текила татж байгаа л хөтлөж манай юм. Тэр нь болох. За тэгээд 2 сарын 5-нд болох юм биш үү? Одоо манайд 2 сарын 6-нд байдаг үү? За тэгээд дараагийн мэдээлэл болохоор Sundance кино фестивалийн лайнап зарлагдсан. Sundance кино фестивал ерөөсөө оныг эхлүүлдэг маш чухлаар алдартай independent тий би даасан уран бүтээлчдийн ерөөсөө одоо баг одоо heaven тий ганц том платформ байдаг. Тэгээд 1 сарын 23-наас 2 сарын 2-ны хооронд 9 хоног болол 10 хоног болол үргэлжлэн Salt Lake City, Salt Lake одоо хотод Park City-д үргэлжлэнэ. Тэгээд сая бол яг full competition яг зарлагдсан. Жижиг төрлүүд нь бол зарлагдаагүй. Яг нэг альбиасны тэмцээнд өрсөлдөхөд нь шагналт өрсөлдөхөд нь зарлагдсан. Тэгээ dramatic competition өрсөлдөх 20 кино 15 6 кино бол зарлагдсан байна. За тэгээд премьер хийх кинонууд бол зарлагдсан байна. Энэ донд бас онцлох юм бол одоо Ben Zeitlin-ийн шинэ кино байгаа юм байлээ. Тэгээ Ben Zeitlin-ийн хин сайн мэдж байгаа. Дилэн мэдж байгаа. Юу гэхээр 2012 онд миний бүр маш хайртай кинонд нэг үнэхээр би сая одоо decade list би гаргаж байгаа 2010-19 оны decade-ийн жил одоо хамгийн favorite 100 киноныхоо бүр өстө үнэхээр ялтчгүй хассан нэг кино Beasts of the Southern Wild гэж маш гоё кино байдаг. Тэрний одоо маш залуухан уран бүтээлч бол 2012 онд гарсан тэр Beasts of the Southern Wild-аас хойш нэг ч кино хийгээгүй. Тийм. Тэр кинонд бол Best Picture нэр дэвшижсэн бүр тэр үед. Тэгээ хөгжим үнэхээр гайхалтай. Маш гоё. Тэгээ үнэхээр magical, үнэхээр гоё кино. Тэгээд тэр үед дөнгөж 8 хэсэг настай байсан баг 8 ч хүрсэн юм одоо Engineer Wallace гэж жүжигч Оскар нэр дэвшижсэн. Жохон охин тийм. Hush Puppy гэдэг. Тэгээ Hush Puppy тэр үнэхээр гоё кино тийм. Үзээгүй үзээрэй гэж зүйлээ. Тэр уран бүтээлч шинэ кино гарах юм байна. Энэ жил Sundance тэр юу гэдэг Wendy гэдэг нэртэй fantasy бас кино юм байна. За тэгээд өөрөөр бас онцолж дурдах юм бол D-Reason шинэ кино гарах юм байна. The Last Thing We Wanted гэдэг political thriller кино гарах юм байна. Anne Hathaway, Willem Dafoe, Ben Affleck, Toby Jones энэ тоглосон юм мундаг касттай. The D-Reason бас гэж ямар үнэт байж асууж иж магадгүй Mudbound гэдэг маш мундаг кино хийсэн. Netflix нэр хүрсэн. Jason Mitchell тоглосон. Өнгөрсөн жил бас явсан шүү дээ. Тийм, Оскар нэр дэвсэн шүү дээ. Зураг авалтаараа нэр дэвсэн. Black Panther-ын зураг авалч зураглаач Rachel Morrison зургийг авсан. Маш мундаг кино байсан. За тэгээд хиний бас одоо Viggo Mortensen-ийн шинэ кино одоо найруулж байгаа. Одоо анхных нь уран бүтээлч. Одоо яг зохиолын бичээд найруулж байгаа. Тийм, Falling гэдэг нэртэй. Тог кино ах юм өөрөө гол дүрдэн тоглож байгаа юм байна. За тэгээд би бас сураг сонсох нэ Taylor Swift-ийн тухай баримтат кинос байгаа юм байлээ. Taylor Swift-ийн тухай. Тэгээд Ron Howard-ийн найруулсан баримтат кино байгаа юм байна. Бас хятад уран бичил одоо хятадууд мань хүнийг олончуудаа дарах гэж үзсэн Ai Weiwei гэж
одоо contemporary артист байдаг. Тэр хүний бас найруулж байгаа Vivos гэдэг баримтат кино бас байгаа юм байна. Taylor Swift Miss Americana гэдэг баримтат кино байгаа юм биш үү? Карьерийг нь ерөнхийдөө дагсан юм. Би бол энийг одоо олдсон өдөр нь шууд үзэх хаа. Карьерийн би Viggo Mortensen ах ч одоо баг кино ихэр хангалттай туршлагатай болов уу гэдэг тийм биз. Мундаг уран бүтээлчтэй. Хин ч Viggo Mortensen ч бас юу штэ. Дуучин цомог момон гаргаж ирсэн. Тэгээд зурагчин хийдэг, бас зураг авдаг. Ер нь бүр Viggo Mortensen ч амар тийм ultimate genius юм баггүй юм чинь. Юу лээ 7 8 хэлээр ирдэг лөө. Тийм штэ. Viggo Mortensen ч бүр ийм амар тийм сонин одоо нэг юу гэж хүн байдаг штэ. Renaissance man гэдэг одоо үг байдаг штэ. Тэгээ Renaissance үеийн одоо тэр сэргэн мандалтай үеийн Divine Da Vinci энэ чинь ингээд нэг олон төрлийн авьяастай бүр айгуу тийм сонин супер хүмүүс байсан штэ. Тэгээ одоо үед чинь хин минь нэг тэгж яриад штэ. Lin-Manuel Miranda, Jean Baptiste, Donald Glover тэ эдгээр шиг юу бүр амар зогсоосоо олон юм хийдэг амар супер тийм хүмүүс. Тэгээд энэ хин чинь Viggo Mortensen бол ерөөсөө яг тийм гэж хэлээ. Fantastic тэр бол манай төвөггүй жиж эхэлсэн юм шиг байна. Тэгээд энэ чинь ном бичижсэн, зураг зурдаг. Зурагч бас. Тэгээд sculpture хийн. Тэгээд зурагч мэрэгжлийн хэмжээнд тугай амин бол бүгдээрээ зүгээр юм сонирхол биш мэрэгжлийн хэмжээнд. Тэгээд дээрэс нь мэдээж одоо ямар хэмжээний жүжигч юм бэлээ. Тэгээд одоо кино найруулж байгаа. Тэгээд ядах дарааг өрн тийм. Тий, ядж байгаад манай хүн чинь царайлаг. Тэгээд манай хүн чинь арга байна. Ийм мундаг хүн бол байна. Тэгээд чи хитэн за энэ ингэж шүү. Яг бүр ус цас гэх юм бол даан хэлээр нь өөрөө даан хүн. Англи, Франц, Испани хэлээр бол ус цас, Италиар бол асуудал үе ярьдаг. Тэгээд Норвег, Швед хэлийг бол ойлгодог агч. Тэгээд Каталан хэлээр бол ямар ч шагнал авч исэн Каталан хэлийг бол тодорхой хэмжээнд мэднээр суралцж исэн гэж. Тийм одоо мундаг хүн бол байна. Тэгээд ийм бурханлаг хүн байна манай Viggo Mortensen. Тэгээд нэг мэдгэдэд энэ залуухан сайхан гоё явж исэн хүмүүс та ингээд за хөгшин бол биш л л дээ. Гэхдээ ингээд нэг тийм насан бас явцсан байх юм. Одоо энэ чинь ингээ 61 хүрсэн биз дээ Viggo Mortensen ч бас. Тийм. Бас нэг 61 гэдэг бол бас л бодсноос өндөр санагдаж байгаа. Тийм Viggo Mortensen. Нэг 50-тэй л санагдаад байгаа байхгүй тий. Тэгэхэд ч одоо бас үгүй л байна. 61 яа. За тэгээд угаасаа Sundance болж байгаа үед Sundance-аас бид нэр ямар репорт аван тэрийг репорт хийн. Тэгээд Sundance төр чинь Cinefix-ийн репорт хийдэг бас нилээдэн одоо гой суугууд YouTube-рууд гой критик хүмүүс бас нөгөө мэдээлэл хуваалцчихдаг тий ямар кино премьер хийв ямар кино ямар гажиг байв ямар кино мундаг байв ямар кино тэмчээс Amazon худалдаж авав Netflix худалдаж авав тий мэдээллийг бол тухайн үед нь подкастаараа бид нэр ярилцаад явна авсан мэдээлэлээр одоо очиж чадахгүй юм чинь заавас тэгэл авсан мэдээлэл очив хүмүүсээс нь авсан мэдээлэл хуваалцал одоо явна да. За тэгээд саяны өнөөдөр ерөөсө гарсан өнөөдөр ч үчтэй урж өдөр гэх юм да. Нэг 2 өдрийн өмнө гарсан айгуу том мэдээлэл байсан. Marvel Television гэж байдаг. Тэгээ департамент дотор Marvel Entertainment охин компани гэж байдаг. Marvel Studios болохоор Disney-ийн дор контролтой явдаг байсан. Marvel Entertainment нь Disney охин компани хэвээр л дээ. Гэхдээ зохион байгуулалтын хувьд бол Kevin Feige буюу Marvel Studios-ийн президент зөвхөн Walt Disney компани CEO болох одоо хин Bob Iger-ийн доор зөвхөн ажилладаг те Marvel Studios нь. Тэгмээ тусдаа Marvel Entertainment гэж Walt Disney компани охин компани дотор одоо Marvel Television гэж байдаг байсан. Тэгээ Marvel Entertainment компани одоо эзэн болоод тэр Ike Perlmutter гэж нэг бүтгэгүйгээр байгаад байгаа. Тэрийг бид нар зөндөө ярьж байгаа те бүтгэгүйг. Тэгээд сая болохоор яасан бэ гэсэн чинь нэгдүгээрт тэрийг бол подкастаар ярьсан үгүй санахгүй байна. Kevin Feige Marvel одоо Studios-ийн юу болсон зүгээр президент ш одоо бүр дэшигээ Chief Creative Officer тийм ярьсан үү те болж бол нилээн одоо их мэдл power бол нилээн дээшсэн байгаа манай. Тэгээд тэрнээс гадна дөнгөж сая юу яачлаа? Marvel-ийн Creative Officer болгосноос гадна Marvel TV-г өрөөсөө шууд Marvel Studios-ийн дор оруулчлаа дөнгөж сая. Тэгэхээр шууд Kevin Feige-ийн дор гэсэн. Шууд Kevin Feige-ийн мэргэжлийн нэ тийм мэргэжлэнтэй бас мэдлэгийн хэмжээнд болоо шууд доор нь очсон. Тэгэд хүмүүс бас анзаараагүй ч магадгүй Marvel Studios ямар юм уран бүтээлүүд хийдэг вэ гэхээр за одоо сая яваад дууссан Runaways те Runaways-ийг хийж байгаа. За удахгүй гарч Hellstrom гэдэг MCU дотор бас болох юм зураг байгаа live action тэрийг хийж байгаа. Тэгээд Agents of Shield мэдээж байгаа. За тэгээд Netflix-тэй хамтарч Daredevil, Iron Fist, Luke Cage, Jessica Jones, The Defenders, The Punisher бүгдийг хийсэн. Тэрнээс гадна одоо MCU-гээс гадна юу хийж байгаа вэ гэхээр одоо за яг MCU дотор бас Cloak and Dagger байгаа. Тэрнээс гадна юу хийж байгаа вэ гэхээр одоо миний нөгөө нэг үхэх гээд байдаг хайртай Legion Man те өөр чинь Marvel-ийн шоу чинь юу байгаа вэ? Замарч Legion бол байгаа шүү. Дахиад нэг шоу байгаа би андуур мартаад байна. Gifted баггүй юу? X-Men-ийн
бас Gifted гэж зурлаа ба штэ. Тэр энтриг ерөөхдөө хийж байгаа. Тэгээ Free From дээр явж Cloak and Dagger энтер гэдэг team бас юу байгаа. Тэгээ одоо болохоор ямар idea-тэй байна гэхээр Marvel Studios нөө юу хийж байгаа гэдэг ойлголт байсан шүү дээ. Disney Plus дээр гарах гэдэг зурлууд байна шүү дээ. Одоо She-Hulk, Moon Knight, Falcon and the Winter Soldier, Loki, Hawkeye тоомрох олон байгаа тий. Бас animation зурлууд зөндөө байгаа шүү дээ. MODOK энтер гэдэг. MODOK, Hit Monkey, Tiger and Dazzler, Howard the Duck энтер гэдэг, Offenders энтер гэдэг маш олон юм гарч байгаа. Эдний бүгд одоо шууд Marvel TV-д ороо явна. Бас Disney Plus дээр гарна гэсэн. Ингэж одоо ерөөсө бүх юмыг нэг дор болгоцсон. Амар болж байгаа л гэсэн үлдээ Kevin Feige-гийн ер нь бол ажил илүү амарч байгаа гэсэн үг болж байна. За иймэрхүү одоо юу бол байгаа юм бэ шүү. Маш том хэмжээний мэдээ. Энэ бол яг уу exciting мэдээ гэж бол хэлэх нэг сүртэй бол биш. Гэхдээ яг одоо бизнес талаасаа биднэрт хүрж байгаа бүтээлүүдийн чанар болон чиглэл гаргаж байгаа одоо шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол энэ нэлээд өөрчлөгдөж байгаа учраас нэлээд чухал болно. Тэгээд аль хэдийн хөгжүүлэлтэн заяхаа шатанд явж байгаа зүйлүүд одоо юунууд бол контентууд хөгжүүлэлт дээр явдгаараа явна. Тэд нарыг хариуцчихсан Marvel Television-ийн президент байсан Jeff Loeb бол яг тэр контентуудаар хөгжүүлээд явах юм байна. Дуусгах юм байна ямар ч байсан. Шинэ юмнуудаар шууд Kevin Feige орж ирэх юм байна. Sorry, би нэг петрол алдсан тэрнээс ш. Тийм биш үү. Тэгээд та яар мэдсэн үгүй Steven Glover, Donald Glover, Childish Gambino те. Энэ хоёр чинь Deadpool-ийн зураг хийжсэн. Animated зураг хөгжүүлжсэн. Тэгээд season-ийнхаа бүтэн screenplay-г дуусгацсан ингээд өгсөн чинь cancel-та тайцсан. Ер нь бол арай хүнд байна энэ төр гэсэн юм шиг байна. Тэгээд screenplay Donald Glover ч уурлаад чирж мэрсэн шүү дээ. Тэгээд боо юм болж исэн. Тэгээд би тэрийг бол айгүй үзмээр байсан. Тэгээд Daredevil the Animated Series гэдэг. Тэгээд амар хүнд R-rated бүр тэгээд Gambino-гоос гарч ирэх бадахгүй. Gambino-г ах хоёр. Өнөөний хөрсөн юм болгоолт болдог. Бас бодоо олох байсан байхгүй. Хөрсөн юм алтуулдаг юм. Тэгээд данч тэр бол cancel-тэгсэн. Ийм мэдээс бод Ghost Rider-ын сая зураг хийчихсэн бас cancel-тэгсэн. Inhumans гэж тэнийг том фейлдсэн. Ер нь бол Marvel Television бас жоохон орон гарам явж байгаа. Яг нь Daredevil мундаг те. Netflix-ийн зурлууд зарим нь мундаг байсан. Inhumans тэгээ яриа болоод өнгөрцөн юу бас. Гарсан шүү дээ. Бүр нэг шийдэн гараа Монголд хүртэл гарсан шүү дээ IMAX-аар. Тийм үү. Эхний хоёр ангис нь IMAX-аар гарсан шүү дээ. Тий. Би үзээгүй л дээ. Би IMAX-аар үзээгүй л дээ. Тэгэхдээ IMAX-аар гарсан. Нон Kanye-гийн Jesus King гардаг шиг тэгж гарсан байхгүй. Зөвхөн IMAX-аар IMAX компаниас нь шууд хүчээр дэлхийд даяар IMAX дэлгэцүүдээр гаргасан байхгүй. Тиймээс манайхан монгож гараагүй. За нэг иймэрхүү мэдээлэлтэй байна. Тэгээд юуны хувьд бол саяны 2-7 оны үед бол маш их юм боллоо. Мэдээллийн хувьд их байлаа. Сонирхолтой зүйл их боллоо. Ярих зүйл их байлаа тийм. Энэ дээр та хоёр дутуу юм юу байна? Ямар шинэ мэдээлэл сонирхолтой бол онцлог зүйлүүд юу байв? Өнөөдрийн ярьсан зүйлүүдээс хамгийн одоо exciting мэдээ ч юм юу байв? Трейдер ч юм уу? Энэ Golden Globe-ын листүүд нэлээд онцлог байлаа тийм. Миний үед юу байлаа? Ricky Gervais дахиж хөтөлж байгаа нэг гоё. Мэл бараг 3-4 жилийн дараа ирж ирж байгаа юм байна Golden Globe. Ricky Gervais-ийн хөтөлөө бас надад амар таалагддаг. Тэр сонирхлоо. Тэгээд original score дээр Hillary Godot-ээр нэр дэвсэн маань амар таалагдлаа. Яа, Joker кино үү? Joker кино. Тэгээд Chernobyl-ээр уус явцсан. Эми явцсан. Тийм. За тэгээд өнөөдрийн дугаараар айгүй гоё юм онцлоо гэж бодож байна. Univision дээр Олимпик киног гоё итгэжүүлэлт явж байгаа. Урамшуул явж байгаа. Кинотокийг үзсэн бол бас мэдэх бах. Киноток дээр бас ярьж байгаа. Идрэх рекламанд нь тоглоод яваад байгаа. Тэгээд тэр урамшуул нь болохоор 57 кино байгаа юм билэ. Тэр урамшуулын одоо хүрээнд нь. Тэр кинонуудаа үзээд урамшууллын одоо юм эрхээ нэх юм байна. Кино үзэх болгонда тэр 57 киноноос айл алийг үзэх болгонда тэр кинонууд донд одоо It байсан те. It chapter 2 бол байсан. Yesterday байсан. Өөр юу ялаа? Toy Story 4 байсан. Өөр хөгжимтэй нэг кино байсан. Rocketman тийм байсан. Айгуу гоо Rocketman үзээрэй хүмүүс. Тэгээд үзсэн кино болгоныхоо одоо кино боломжтой болох юм билээ суглаанд оролцгаа. Тэгээд оронгот урамшуул гэж зэсрүүгөө ороод бэлгээ нээж үзэх боломжтой байна. Тэгээд баг үзэгч бол баг юу болгоноороо кино болгоноороо бэлэг авах юм билээ л дээ. Тэгээд тэнцэнээс болохоор нийт одоо 827 төрлийн 827 бит тэгээ физикал шагнал за 400,000 орчим янз бүрийн үйлчлэгээ одоо бонус ирэх үлдээ тэгээ нэгж байд юм уу одоо мэдгүй юу кино үзэх хэрэг байд юм юу байд энэ тиймэрхүү юмнууд ингээ гоё хожих боломжтой байна. Тэгээд яг тэр кинонд нь бол
юу юм байна? 57 кино бол орсон байгаа юм ба шүү. Тэгээ урамшуулт системээсээ ороод бэлгэнүүдэд нээж үзэх боломжтой гэж. Тэгээд Univision юу гэж сайн байгаа шүү. тийм Univision кино болгоно бэлтгэдэг юм уу те? тийм 57 кино бүгд бэлгтэй юм байна. Тэгээд хэрэглэгч киногоо үзээд мөн багц уулын идэвхжүүлээд бэлгийн эзэн болохоо мэдэх боломжтой байна. Ерөөсө киногоо үзэл мэдэх боломжтой юм байна. Тэгээд нийт юу болвол за код нь нийт 8 оронтой данаас бүрднэ гэж кодны одоо бэлгэний заавар нь. Тэгээ хэрэглэгч хөтөлбөр зориулсан цэснээс бэлгээ задлаад 827 бит бэлгтэй бэлэгтэй болсон тохиолдолд IP дээр нь гарч ирээд зааврын дагуу бэлгээ централ таврын нэг давхарт байрлахын мэдээллийн салбар дээр иж аваарай гэж хэрвээ яалагч болсон тохиолдолд тэгээ бит бус эрхүүдээс хоцсон тохиолдолд мессеж илгэн идэвхжүүлэн боломжтой гэж. За тэгээд бэлгүүдээс дурдъя шагналууднаас нь хамгийн том шагнал нь угаасаа Олимпик кино гэж байгаа. Токиогийн одоо 2020 онд болох зуны Олимпик одоо би дааж нэг өөрийн биеэр очиж үзэх юм ирэх байгаа. Хамгийн том шагнал бол. Тэрнээс гадна iPhone 11 байна, Samsung телевиз байгаа юм байна, Samsung Galaxy Watch байгаа юм байна, Shangri-La Sport Club 1 сар бэлтгэл хийх 12 ширхэг байгаа юм байна. Playtime хаан лимар тоглоомын төв Playtime тоглоомын төв байт юм байна. Хаан Imart-ийн тэр тоглоомын ирэх бол 100 ширхэг ирэх байгаа юм байна. За тэгээ ингээд цаашаа PlayStation 4 хүртэл байна. Cafe Park тоолет хийх гэж байна. Ингээд айгу гоё шагналууд Acer laptop байгаа юм байна. Ундаг дугуй байна гэж байна. Ийм гоё эрхүүд бол зөндөө байгаа юм биш үү. Nice. Тэгээд нэг 40 мянган шиг ирэх байгаа юм байна. Энэ бол хамгийн одоо сүртэй ирэх нь. Тэгээд Look TV-гийн ирэх HBO багц хит зурлууд багц гэх ингээд багцуудыг сонгосон хүн болгонд бэлэгтэй юм биш. Тийм сонгосон хүн болгонд бол баг бэлэгтэй гэж хэлж болохоор юм биш үү. Ийм гоё урамшуул явж байгаа юм байна. Тэнчэнс гоё кинонууд үзээрэй. Тэгээд санал болгоход бол ямар ч Yesterday Rocketman 2 болол орсон байлээ шүү дээ. Би It 2 үзээгүй байгаа. Тэгээд It 2 ямар ч үзье гэж бодож байна. Тэгээд би болохоор яасан бэ гэсэн юм багцыг алид идэвхжүүлсэн бэлээ л дээ манай. Тэгээд манай нөгөө дүүгээ нөгөө анимашн үзнэ гэдэг нөгөө багцыг идэвхжүүлсэн. Тэгэхээр алид идэвхжүүлсэн учраас би It 2-ыг угаасаа үзчих байх. Тэгээд тэнчэнээс ямар юм ахна харъя. Тэгээд санал болгоход Rocketman Yesterday 2-ыг please үзээрэй гэж зөвлөе. Токио явах ирэх очиж үл юм. Тий Токио одоо Олимп явах ирэх очиж л одоо тэгээд юу ярих вэ те. Тэгээ би PlayStation 4-ээр солино. Ваа амьдралын team experience-ээр чи яаж PlayStation 4-ийг сольж чадчихна? Чи PlayStation 4 5 сар за одоо цалингийн орлогоос хамаараад хэдэн сар цуглуулаад авах нь өстэй ер нь бол. Чи тэр дэлхийн тий why зүгээр PS4 дээр PSN Store-оор Олимпиад тоглоомд тоглож байна гэсэн. Ийм л байна да манай тэл. Яа тийм баг маш за тэгээ Олимпик кино оруулалтаа оролцоорой тийм 40 мянга дээрээс 800 гаруй бит шагналаа гэдэг чинь тэгээд баг хүн болгон юм хожих боломжтой гэсэн үг. Тэгээд гоё кинонуудаа үзээд урамшуулт зэсээ нээгээд гоё кинонуудаа шагналуудаа хожоорой. Тэгээд урамшуултаа идэвхтэй оролцоорой. За тэрийг онцлох байна. Тэгээд өнөөдрийн подкаст маань үгээр дуусч байна. Rostox podcast-ын 63 дахь дугаар. Ингээд дуусч байна да. Энэгээр дуусч байна. Амраа маань бол одоо харьцгаая. Тэгээ одоо харьцаа. Би ч одоо буцаж ирээд подкастаа янзлаад идэрлээд апплод юм бас мөдгөл болох нь. Ямар ч одоо 5 цаг 8 минут болж байна. 3 цаг 15 минутанд эхэллээ тий. Тэгэхээр 2 цаг орчим бас юм байна подкаст маань. Тэгээд хамтайсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараас 3 өдөр болгон уулзсан байна подкастаараа. Тэгээд ер нь бол тогтоо явчихна. Тийм. Тэгээд юун дээр Дилнийг Instagram дээр ангуу доогор зураас 9 гээд даах боломжтой. Мөгийн Instagram байгаа. Гэхдээ наваа дагаад ирэхгүй. Дагаад ирэхгүй гинэ. За намайг бол Rusty Ryan 7 гээд байгаа. Дагцгаагаарай. Хүн болгон чамаас гэж асууж байна. Instagram байгаа. Тэгээд story хийдэг. Яг зураг нэг оруулах юм дөө. Яг киноток ч юм уу контентууд бас мэдээлэлтэй холбоотойгоо зураг постэр юмнууд оруулж байгаа шүү. Тэгээд дагаарай. Тэгээд муурн дуртай хүн байвал Дилний ангуу доогор зураас 9 гээд дагаарай. Тэгээд би бас нэг хаяада юу яагаад байгаа QA хийгээд байгаа. Жохон заваараа. Тэгээд тэрэн дээр бас гоё асуултууд аваад яриа өрнүүлээд яваад байгаа. Тэгээд дээрэс нь юу яаж гэж ярьсан те Дил нь хэдүүлээ яг дараа 7 хоног шөнө тэрний дараа 7 хоногс байна уу. 7 хоног болгоны 4-р өдөр биш хагас өдөр те. Хагас өдөр. Тэ хагас өдөр 7 хоног болгоны хагас өдөр крүүээр
лайв хийдэг болъё гэж ярьсан. тийм. Dylan Cinemates page дээр бол байнгын лайв хийж байна гэж ярьсан. Тэгэхээр тогтмол яг цагаас те. Одоохондоо яг тэрийг зарлах болоогүй яг залах чи явах цагийн дотор болоогүй. Гэтэ хэдүүлээ ярьж байгаа цагийн дотор болгох чинь. Тэгээд хасаа өдөр болгон гоё лайв хийж байна. Тэгээд тэр нь заавал зөвхөн кинотой холбогдох шаардлагагүй. Гэхдээ мэдээж бидний суугаар явж байгаа учраас өөртөөхөө ажил юмтай холбоотой промо юмнууд явж л таарна ажилтайгаа холбоотой те. Тэр бол ойлгомжтой. Магадгүй спонсортой ч лайв байх бах боломжтой болох цагтаа. Гэхдээ сонсогч дагж байгаа хүмүүс басан гоё мэдээлэл гоё сэдвүүдээр ярилцах холбогдох боломжтой юм гоё контент болох бас одоо зорилготой байгаа шүү. Хагас өдөр болгон явдаг болох ч байгаа. Тэр оноос өмнө эхэлчих бах те. Тий оноос өмнө бол бараг дараа 7 хоног явчих. Бараг дараа 7 хоног болчих. Бараг болчих. Бараг л болчих. Харъя. Юу ч гэсэн бас зарим нэг юм чадахгүй удаан амлаад яв. Тэгээ ямар ч явах гэж шүү тэмдэглэгээ байгаа. За тэгээд өстө Rusty Talks podcast-ын 63 дахь дугаартай байсан дэстэ баярлалаа. Мөгөд баярлалаа. Дэлэнд баярлалаа. Амраа тасраад унтцсан байгаа. Аргагүй одон чинь 5 өнгөрч байна. Тэгээд баярлалаа гэдэг нь яар буруу үгээр сонсчихлаа. Амар alright. Тэгээд юу вэ? 64 дахь дугаараар уулзсаа баяр та.